За сайн бацхан үзэгчтэй Magda Friends podcast-ийн 25 дахь дугаар эхлэх бэл болсон байна. За сайн бацхан. Ингээд студиуд та бүхэндээ хамт Гана Зайка тулгаа гур байна. Сайн бацхан уу? Ай. Hello. За манайхан уралдаанаа үзсэн л үсттэй. Бид гур бас үзсэн. Сонирхолтой. Ямар уралдаан бол? Мөлжүртэй. Юу гэдэг л эхлээд ерөнхийдөө өдөртөө ажилласнаа сүүл рүүгээ бас ингээд воо гэсэн шүү дээ. Хүүшээ юу болоод байна гэдэг. Уралдаа эхлэх юмдс бас нэлээд хүлээлттэй л шүү дээ. Юу нь юу болох нь яах нь нэг шинэ дөрмийн хатуу байдал орж ирсэн гээл. За яах нь их нөө гэсэн чинь бас яг нэг амар бодсон шиг хүлээлт бол хүлээсэн шиг тийм бол болсонгүй. Макларн болон ордом болох юм байх гэсэн чинь тий. Нөгөө гоордох юм байх гэсэн чинь бүр нөгөө хэд нөө. За тэгвэл шууд юунасаа уралдаанаас эхэлж юу. За тэгээ уралдаанаас эхлэе. Уралдааныг хамгийн сонирхолтой болгосон юмнаас. За хэрвээ уралдаанаа үзэж амжаагүй үзэгчтэй байх юм бол тий. За юу болсон талаар ярил. Max Verstappen. За одоо тэрийг юу гэх вэ? Одоо санаа тарьсан уу гавья байгалсан. Санаатай юм уу? Тэр одоо тийм л одоо санаатай гэх юм чинь тэгэл дотор нь байсан уур нь үнэхээр яг багтаа тэгээ дээр нэмээд одоо өөрийнх нь гаргасан алдаа одоо эргэлтээ жоохон буруудад золж одоо юу аль нь яг одоо аль нь нийлэл юм үүдэн төрсөн болчиход байгаа шүү дээ. Жоо өмөрхөд байгаа байхгүй юу? Яг бүр очив мөрөгч юм уу гэж бодоогүй. Гэхдээ жоохон ууртай байсан, гаргамааргүй байсан ч гэсэн тэгээд гарах хэрэгтэй болоод тэгэл очив мөрөгсөн. Тэр гэхдээ яг хинтээ GPT ярьж ах явцад тэр үлээл болцсон тий. Эсвэл давталсан дээр зүгээр дараа нь дээрээ авах дараа болсон тий. Янаас ярьж ах та бас ингээд сатарч матарч хүлээдсэн. За юун дээр Спани Гран Прид байна тий. Тэр чи хэд дэх тойрог байсан бэ? Нэлээд сүүл рүү шүү дээ тий. Нөгөө 60 шаа юу дахиж safety car дуусаад. Safety car болдог нь тэрийг хийх гээд Kimi Antonelli дахиад Mercedes-ийн нөгөө мотор хэвдэрсэн. Шатсан ч яах. Ер нь утаагаар л зогссон байхгүй л тий. За тэгээ тодорхой болгон дээ гээд Piastri, Norris, Verstappen баг болчуу да. Гээ ер нь байрал подиум баг тодорхой болчиход явж тий. Тэгсэн чинь safety car гараад за бүх жолооч нарын хооронд байсан зайг пак гэдээ ойртуулсан. За тэгсэн чинь Verstappen болохоор 3 зогсдог тактик хийгээ тий. Байсан бүх софт дугуйнуудаа ашиглаад зөрүүлээд McLaren 2 стоп 2 удаа дугуйгаа солидог тактик хийгээд ер нь бусад багд ер нь бүгд л тэгсэн баг тий. Ер нь Red Bull-аас бусна тийм шүү тий. Тэгээд питлейн рүү орж ирээд Verstappen шин дугуй авах гал safety car болоогч бүгд орж ирээ сайсан тий. Тэгээ бокс орж ирсэн чи Verstappen ганцаараа hard дагаатай. Бус нь бүгдээрээ soft дагаатай тий. Өөрөө бүр цаасууж л тий. Энэ дугуй юу Юун дугуй вэ гэдэг. болж байгаа юм уу? Зүг юм уу? Хинээ дугуй хийж цэнүүд юм шиг. Чин Max yes that's hard tire гэдэг. Яагаад гэдэг. Юу option hard вэ? За тэрнээс болоод Max-и одоо Баттай одоо ямар ч байсан 3 дугаар байранд орно гэжсэн уралдаан маань оронгоороо эргээ те. Батны 3 байсан нь яг шинээр эхлэхэд давуу сул талтай дугуйтай. Тэгээ 3 дугаар байрнаас араас нь Leclerc, Russell, урд нь болохоор Norris, Piastri гэдэг байралтай хэлсэн. Max урагшаа хоош арах шаардлагатай болсон тийм. Энэ дээр харин Horner-ийн ярилцлага байлаа л дээ. Яг юм өнгөрсний дараа ингээд буцаагаад ярих гэдэг амархан тийм. Тухайн үед бол бид нар 2 боломж байсан. Нэг бол хуучин дугуйтай ингээд орохгүй ингээд зүгээр явах. Нэг бол хард хийгээд зүгээр азаа үзэх юм уу. Тэгээ яг л бусад нь угаасаа шинэ дугуйтаар эхэлж байгаа учраас хуучинтай явбал угаасаа гүйцэтгэх нь ойлгомжтой байсан. Зүгээр хаард гарч ирээд ингэж муу байна гэж юусэн ч төсөөлөв. Тэгэл тухайн үеийн нөхцөл байдлыг хараад за энэ best option байлаа гэж оруулсан. Тэгэл ийм болчихлоо л гэжлээ. Тэр одоо хаардыг бол хинч ашиглаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Preference байгаагүй шүү дээ тий. Шаардлага ширгсэн байгаагүй. Тэндээс байгаагүй тий. Бүгд медиум л шилжиж. Ганц шинэ юм өгөөл гаргасан. Хамгийн шинэ юм өгөөл. Байгаа нь наавал гэж. Яж л өөдний шинэ болохоор бүр ингээд халаач чадахгүй тий. Халаач оптимал дээр юм дээр очихгүй, температурт очихгүй тэгээд үнэхээр яг бүр хоошоо за нэг буцхуу, хоёр буцхуул гэж ийсэн.
Safety car орсон. Verstappen Piastri бас эзгийн таруулга гоё гарч ирсэн. За араас нь Verstappen хөөхтөө сүүлийн эргэлтэн дээр артлаа л да тий. Шарвсан тэр боломжийг ашиглаад Leclerc амархан гүйцсэн. За тэр боломжийг бүр ашиглах гэж байгаад Russell ч ихсэн хайж байгаа юм тий. Russell ч ихж байгаад хоёул тальд шүргэлцсэн тий. Тий. Russell-ийн дугуй уртлын дугуй юу? Max-ийн артлын дугуй юу? Уртл. Хоёулынгийнх нь уртлын дугуугаар Pack нийлээд Max болохоор нөгөө замын хажуугаар гарч байгаа. Уртлын байр дөрөвдөлтс тий. Тэрийг одоо гэхдээ яг Russell-д одоо даваа байдалтай Apex дээр урдаа байсан гэдэг тэр үзэж байгаа тий. Гүйл шүү дээ. Тэр FIA official document дээр тэрнээс болоод бид нар Verstappen-ыг торхгүй байсан гэсэн л шүү дээ. Тий. Тэгэхээр Red Bull-ийн өөрсдөө дахиад алдаа болж байгаа. Хэмээр гайхсан тий. Буцааж өгөх хэрэггүй байсан юм дээр Red Bull үг гэж хэлсэн байл л тэр нь бол. Тэгээд GP тэгээд нөгөө Leclerc бас нөгөө хажуугаар нь гарахтаа бас тэгсэн. Тэгээ мөрөг контактлаадс тий. Намайг шахачлаа гэж Leclerc торгуулах хэвээр байраа буцааж өгөх хэвээр тэгээд ууралж ихс тий. Тэгээд хажуугаар нь Russell тэгэхэд л Russell тэгээ яг мөргөж гараа тий. Жохон нөгөө уурын төвшин бүрс гэж боцолж гисэн. Халуун дээр улаан дээр ярьж байгаа. Яаж ч нөгөө дуу байхгүй ингээ хаартаа гарцсан. Тий. Ирэх баг нэглээд оролцсон. Тэгж хүүтэн дуугатаа дээр бол яаш тий. Энэ олон юм давхцаал ерөнхийдөө яг нөгөө юун тэлцэлтэй ингээд тэгээд тэр хажуугаар яг Russell-ыг гаргачаад тэнгуүтлээ эргэлтэн дээр одоо буцаж эргүүлж байраа авах гэж юм бол нэг дотор нь тимсэн альт орж ирсэн миний бодлоор орж ирээд тэгээ урагшлангуудлаа ч мөрчдээ за стад юм имижлээ дараа нь л болсон баг тий. Тэгээд өөрийнх нь төвшин одоо бүх адреналин дээдсэд толцсон байгаа шүү дээ. Ер нь бол уур бүх юм. Тэгэл тэрэндээ тэр эргэлтэн дээр яг Russell бол яг иргэдгэрэл иргэсэн үү? Би бас тэрэн дээр жоохон яг би юг хараагүй ирсэн баха. Иргэдгэрэл ирсэн баг. Лайн болоо жоохон зүг байсан. Max л яг тэр лайнасаа гарцсан. Этерхий гадуур ирэхсэн л тэр нь бол. Энэ бол эргэлтэн дээр ирэхэд ингээд чигээр орж ирсэн мэт ийм эргэлтэн дээр хайлтын гэсэн. Шугаалтаа уулцсан мэт замын галд өргөг ярдаа. За тэгээд тэгсэн чинь байраа өг гэдгсэн чинь бас GP бас загнаж байгаа шүү дээ. Max-ыг дүрм бол дүрм чи зүгээр олон юм ярихгүй бид нар дүрмийг тэгж бодож чинь чи тэгээд дүрм захирагтаа байраа өг гэж Max-аас марах гэж үзсэн шүү дээ GP-ээс байраа өг гэсэн. Тэгсэн чинь бас инженер нь зүгээр доо баг байраа өг бид дүрм бид нар тэгж бодож чинь гээд тэгээд өхөөсөр аргагүй болсноо. Тэгээд тэнд яг гэхдээ юу болсон бэ? Та хоёр юу гэж чинь. Зэка. Max яагаад тэр алдаа байсан уу? Албаар байсан уу? Би за юу бодож исэн бол яг ерөнхийдөө нэг уурандаа дээрээс нь раасан штэ нодлон бас яалаа те өөрт нь бас гай болоод тэр юм нэр нь давхцаад энэ жоохон л гусцлах ерөнхийдөө жоохон алдах юм байхгүй ч өөрийнх нь хийсэн юмыг өөрт нь үзүүлээ гэлээ те яг ерөнхийдөө надад бол түрүүний ганаг хэлдэг шиг ингээд оруулангуудаа игээд ардаас нь ингээд явж хагаад шууд DRS дээр гүйцэтгэл гэж санаа байсан баг. Гэхдээ яг гүйцэтгэл дээрээ нэг жоохон яарад хаазаа төрүүлэл гэж хэлсэн баг. Болоо нөгөөх нь тэгээ би асууад байхгүй наа. Russell яг эрэхтэй ингээд балаам шиг удаа явцсан уу эсвэл ингээд иргэдгэр иргэж ирсэн үү гэд. Өндрийг одоо яг Max-ын толгой юу болсон гэдэггүй шүү дээ нэрээс. Яг нэр үнэхээр яг ууран л дийлсэн баг. Тэр үед бол үнэхээр яг угаасаа бүр яг дихэдлээл ууралж эхэлсэн шүү дээ. Үнэхээр хаард байхад л уурж эхэлсэн тэгэл. Тэгээ өөрөө бол ерөөсөө ярьслага өгөөгүй лээ. Эдийн талаар хүмүүс айгүйх асуусан. Тэгээд одоо юу хэлэх вүтэй болоод өнгөрсөн. Би бол өнгөрсөн дээр ингэж анхаарлаа гэдэг юм байдаг. Техникийн ч уралдааны нэг жижиг л хэсэг байсан шүү дээ. Та нар яа уралдааны талаар асуухгүй байсан. Би тэр талаар ярих гэж байсан. Яг next time би ингээд Russell салфетыг авчирч өгье. Тэгээд яцсан шүү дээ. Үйлж мэлээ. Хүүхдүүд үзэж байгаа шүү дээ гэж. Russell-аас жахад байсан шүү дээ. Тэгээд өнөөдөр яг өглөө нэг юу гарцсан байсан. Нэг пост орсон байсан. За ингээд юу яасан шүү гэдэг. Тийм алдаага хөлөнд шөрөөд. Гэхдээ яг ингээд яг миний юм уу гэсэн яг нэг тийм байхгүй ерөнхийдөө бас буруу үйлдэлсэн. Гэхдээ ингээд эргээгээд ингээд Канада дээр хүчтэй очно. Нэг жоохон нэг юм. Тэгээ өөрөө бол буруугаа хөлсөн шүү дээ. PR-ийн баг нь бурууг нь хөлсөн шүү. Яг энэ багаас нь ерөнхийдөө за нэг ингээд бичүүл юм зүгээр ах гэж хүчлээ бичүүлсэн баха. Менежер бүгд л хэлж байгаа бол дээрсэн тий.
Элмакс. Та нар үснэ гэж хараад байгаа. Яг миний нэрнээс яг пост юу л хийх юм. Энд дээр хүмүүс хитэн юмцгөр харж байгаа юм байна. Нэг үзэн язгт нь бол мэдээж угаас залбаар мөрөгчлөө. Яг нөгөө 17 оны нөгөө Бакугийн Витэл ээд штэ нөгөө Хамилтоныг сефти карн дээр хажууд нь гарч ирсэн юм аа. Шахдаг. Тэгээд бүр тэрнээс өмнө болохоор нөгөө багийн хоёр хоорондоо мөргөлдөд байдаг нөгөө Сена Прост, Шумахер тэр мөргөлдөд байдаг. Тэр мөртөл харьцуулаад байгаа юм л нэг хэсэг нь л. Албаар ингээд нэг мөргөх юм одоо сүүлийн хэдэн жил гараагүй одоо Verstappen юм гаргалаа гэдэг. Тэгээ шийтгэл нь дэндүү багтсан гэж нэг хүмүүс ярьж байна. Яг санаатай гэдэг утгаараа тий. Одоо албаар нэгийг одоо уралдааны зам дээр юм хизээчүүлэн зөвшөөрөхгүй. Одоо Раслын уралдааныг дуусгацсан бол тэгээд Расл зүгээр байж байгаа л барыг уралдаанд дуусгар болчлаа гэж. Хүмүүс дээр нэг оноогоороо цаг Расл ардуу болохоор нөгөө нэг л гаруул хамтгарыг. Тэгээд энэ ч оноо авахгүй л гарыг гэл. Тийм хоёр дахь нь болохоор нөгөө нэг юу яасан бах гэд гинт нөгөө байраа өгөөд араас нь хурдан даах гэж юм эсвэл өгөөд буцаж гүйцэх гээд нэг жоохон тиймэрхүү юм хийх гэж байгаад өөрөө бас алдаа гаргасан. Тэр л ер нь хамгийн юм байж болно гэж надад шүү дээ. Ерөнхийдөө эмоцн дээрээс тэр ихний эргэлтэн дээр алдаал тэгэл гүйцэгдээл ахиж шахалцаал гараал тэгэл ерөнхийдөө бүхэн ер нь яг нэг хаар дуу ер нь дутуу шүү гэл тэрийгээл нөхөж гяс эргэлтээсээ гяс гараал гიშгээл гяс ингэж байгаа л ерөнхийдөө хард нэжил софтоос 1-1.5 секунд удаан тий тойрог болгоно дээр 1 секунд тална гэсэн үг шүү дээ тий. За энэ дээр багууд нисгэгчд юу хэлсэн бэ гэхэд харсан чинь Хорнер бол шууд л хүнээ мэдээж хамгаалж байгаа. За бид нар юу болсныг бол сайн мэдэхгүй би Макстай ярилцаагүй. Гэхдээ энэ бол муралдаан одоо ингээд торгуулдаг бид нар торгуулсан. Бидний буруу бол буруу байсан. Гэхдээ тэрийг та нарт битрхи хитрхийн дээвэр гэж одоо уралдаан байдаг л юм. Тэгээд бид нар байраа алдсан, торгуулсан. Тэгэл бүх юм бид нар шийдвэрлэв. Тэгсэн чинь нэг surprise нь юу эсвэл Toto Wolff амар зөвлөх. Тийм биз дээ. Бараг ингэж хэлэх юм хэлээгүй. Ер нь бол их муухай харагдсан. Гэтэ би яг юу болсныг мэдэхгүй байна. Одоо тэгээд цаашаа бид нар харна. Юмыг сайн мэдэхгүй ч хамаагүй ингэж гүтгэхгүй. Албаар зөх ингэж яасан гэж би хэлж чадахгүй. Тодорхой хэмжээгээр юуны дараа нэг брифинг болдог шүү дээ. Тэр миний дараа ингээ бас нэг харимаар яг тийм ирсэн байсан. Тэнгуут хүмүүс наачаа хотлоо Макси өөрөө магтаа авах ярьж байгаа юм болгоор гэдэг үстэйг байна. Хамилтон байсан бол наач та алж байгаа шүү дээ. Биш үү. Юу орилоод ширээгээ зөхиөл орж иж байгаа шүү дээ. Тийм цааны Хорнер Тото ир үзэл доор нь Хамилтон Макси үзэл гэдэг үс биз дээ. Тийм. Нэг хүмүүс Раслыг өрөвдөл ш. Энийг ч хин ч авч илцгүй доохгүй юм да гэдэг. Тийм бас нэлээ. Нөгөө талаас Норс Пиастри хоёрын баярлж байгааг те. Норс амар баярлж илж шүү дээ. Норс баг хинээс Раслаас чи баг оч өмөрч. Биш үү. Би бүр юу бас арай ингэж болохгүй байхаа гэж. Наач нэг хараагүй гэж юу яагаад байгаа. Саркастик. Харин тийм л тэгээд бас ингээ адилхан ингэж болцсон баг чинь бас хүний тэгж болохгүй зү. Ярилцлага эхлэнгүүд нь те. Расл ус тодорхойлоо ойлгомжтой. Тэр гэж шууд гэж хэлж байна шүү дээ. Чи иргэцэн байж тээ гэдэг. Чи бараг дараад орцсон байж тээ гэдэг. Бас нөгөө cooldown room дээр би нэг хийдэг, би энэ мувиг хийдэг байсан шүү дээ гэдэг. Verstappen-ыг харснаа. Тэснэ Mario Kart тоглож явах таа гэдэг. Би нэг мувиг тоглолт шүү дээ. Тэгээ Norris-ын жаргалтай байгааг. Тэгээд хоёр тарчаа баярлж өгчтэй хөргий. Энийг өөрөө тэгээ Max чинь торгуулсан даа бас тэгээ тий. Нэг супер лицензийнхэн асах 3 оноо асуулсан тий. Одоо нэг нь асуулах юм бол нэг уралдаан өнжих хэмжээнд очсон байгаа. Одоо дараагийн одоо устгах лицензийн 6 сарын 29-нд. Тэр тэгэхээр тэрний өмнө 2 уралдаан байгаа. Монреал, 2 уралдаан байсан юм тий. Тэгээ Австри баг. Нэр дээр дахиад алдаа. Тэгээ би юу гэж бодоод байгаа гэж Монреал Канада бороораас. За тэнцээч өстэй алтрага боллого болол за тэгэл мэдгүй штэ. Ер нь Канадад ер нь л бас юу уралдаанууд болдог. Тэг тий. Дээр нэмэ дараагийнх нь дүүл Австралт юм бол юу нь штал өөрийнхөө гэртүү штэ. Тий.
багийнхан гэрт тийм ээ. Бид чинь бас их жижиг ирнэ бас их гүйц төрүүлдэг хоёр дараалсан эргэлттэй шүү дээ. 2-оос 3 руу DRS-тэй. Тэгээд 3-оос 4 руу дахиад дооршоод DRS-тэй лөө. Red Bull Ringo. Тэ. Гүйц төрүүлдэг. Яг нөгөө үзэж байгаа үзэгчтэй супер лицензийн оноо гэд бас ойлгохгүй байх юм л те. 12 сарын турш одоо жолоочт уралдаан дээр торгуул аваад дөрмийн зөрчлөөтэй гарах юм бол те бид нар шиг тэг үнэлнээс нь одоо юм оноо хасах оноонууд авдаг. Тэгээ оноо нь 12 хүрэх юм бол 1 жилийн дотор 12 оноо цуглуулах юм бол нэг удаагийн уралдаан үнжихөр шийтгүүлдэг те. Тэгээ оноо цэвэрлэгддэг. Ер нь энэ дүрм гарснаас хойш нэг ч ер нь жолооч өнжөөгүй байж байгаа өнгөрсөн жил. Магнус. Шийтгүүлсэн. Тэг чи бүрийг 2 уралдаан дараалж торгуулмруулаад тэгбэд бас те. Хүмүүргөөд ахаар тэгээд. Ард болоо аргагүй. Энэ нөгөө өнгөрсөн жил нөгөө бид гоор өмнөх дугаарууд дээрээс ярьж өстэй одоо Макс тоглоом хийгээд энэ оноогоо 12 болгож байгаа дэг охиноо төрөх үеэр өнчгөө байна гэж тоглоом хийсэн. Тэр болохоор яг энэ оноотой холбоотой. Одоо нэг оноо авах юм бол бас л тэгээд тэнгуүдлээ өөрөө тэрнээс нь тэр талаар нь бас сурлалснаар асуусан чинь тэгвэл яг та аавынхаа амралтыг л авах юм байна гэлээ. Нөхөл юм ярьсаар. Тэр нөгөө өнгөрсөн жилийн нөгөө нэг Расли араас ордог шүү дээ. Тэр чинь бас нэг оноогоор торгуулсан шүү дээ. Penalty point-оор тэгсэн санагдаад байна. Нэг байраар ухраад тэгээд нэг супер лиценз оноогоор торгуулсан тий. Тим болсон. За Макс тэгээд Макси одоо аваргын өсөлтөн. Тэгээд энэ уралдаан дээр бас Расли өссөн мөрснөө 10 секунд торгуулсан тий. 10 дуурсан. Тэгээ нэг оноо. Бараг нэг онооны авсан аваагүй ялгаагүй болчих. Бараг уралдаагүй юм шиг болчих хэвчээ тий. Тэгээд Piastri төрүүлээд Norris 2 тороод Max ч 49 онооны хойноор орсон байлаа. Piastri-гаас 49 оноо. Яа. Юу аврах хэцүү болчихоо. Яг боломж л байгаа штэ. Математикийн хувьд бол боломж байгаа. Хангалттай байгаа. Өөрөө л тэгсэн штэ. Ийм машинтай нэгт надтай бити тайтл яриад. Жууртал гэж. Хэцүү. Ер нь хэцүү байгаа. Дээрээс нь одоо ингээд McLaren одоо ингээд бангийн 1-2-оо булаацалтж аваад байлсэн ч. Тэр нэм одоо юу ажиллаж цаа одоо яг энэ дээрээ жоохон оноо аваад яг 49 хоошоо ингээд шал дими оноо амар их алдаж байгаа байхгүй. Энийгээс алдааг байсан бол бас нэг боломж жоохон ингээл байгаа л байна. Тэгтээ одоо энэ нүрээ бүр дахиад 2 алхам хоошлж байгаа юм шиг байна бол. Яг тэгсэн баг. Би бас яг тэгж утсан. Одоо яг нөгөө Сузука юу гэдэг шиг яг нөгөө сайн зам дээр төрүүлж болоод бус дээр нь ингээд айл болох ойрхон байх хэвээр. Тэгээд энэ дээр бол ялчгүй өөрсдийн одоо 100% алдаанаас л хурлаа шүү дээ. Одоо Red Bull Red Bull одоо гүйцнэ гэдэг чинь нөгөө McLaren-ыг давж хөгжүүлэлт хийж ижил одоо гүйцэх боломжтой болно гэсэн шүү дээ. Машин тэгэхээр хэцүү байх л та. Түрүү жил одоо яг McLaren Red Bull-ийн араас яг нэг одоо хөгжлөөрөө гүйцэж ирээд илүү гараад араас нь хөсөн шүү дээ. Тэгээд гүйцээгүү тийм тэгснээ гүйцээгүү тэгээд одоо ийм байдалтай дахиж гүйцэнтэй яг хэцүү л байх л та. Йоо тэгэл тэгсэн чинь Norris Piastri ингээл McLaren-ыг шахаж гаргаал оролтой тэглэл гоё явах те. Оноо илүүтэй болохоор Max нодлонжс Norris-ыг нэлийн зоос шүү дээ. Тийм болол гоё юм шүү. Яа үзэгчдийн хувьд бол ойртоод ирээсэй л гэж бодчих те. Тэгж бодчих зэк. Гэхдээ надад л падлаа. Хамаа. Одоо тэр хин Max 2 тоноо юу хаалаа хин дээр ялалцтай. Ferrari чинь 2 дороод ирсэн үү? Конструктор дээр бол 2 дороод ирсэн. Сая ч одоо ингээд Benz баг 3 дахь уралдаанаа дараалаад дампуурчлаа шүү дээ. Йоо. Тэгэхээр ч нэг гой боломж гараад ирлээ. Гэтэ яг хоо манайх ч өөрсдийн юуг алдаагүй. Алдаатай бас хоосонгүй. Тэгээд бас гачин юм боллоо. Яг нэг талд ингээд Leclerc 3 дороод би 3 авсан гэсэн нөгөө талд нь Hamilton бас өрөвдмөр байдалтай. Хэдд орчоо 7 дорлоо шүү дээ тий. Яг нь Max хойшлол 6 орсон болох бас ерөнхийдөө уралдаан болоод орсон тий. Тэгвэл юу яа л да Norris Piastri-га ярьчаад гурлаа. Mercedes-ийн engine дампуурл тэгээд Ferrari-роо оруулаа. Oscar Piastri-гийн юу вэ? 8 дахь пож юм уу? Энэ жилээ.
9 уралдааны Австралиас устсан тий. 9 уралдааны 8 подиум авчихсан. Crazy. Тийм үлээ. Тэгээд нөгөө нэг Макларнаас 8 подиум авсан. Тийм байл шүү дээ. Одоо 3 хүн байгаа юм байна лээ. Тий, Hamilton, Senna, Piastri. Дараалж 8 подиум авсан. Legendary клубд илсэж байгаа юм лээ. Тийм байлаа. Одоо тэр Norris юу гэж бол. За одоо тэгээд юугээрээ бол төрүүлсэн юугээрээ бол Norris-с илүү гарсан шүү дээ. 6-4-т болцсон тий. Одоо цаана Leclerc 7-тай байгаа юм байна. Одоо Leclerc давна. Давх нь одоо угаасаа гарцааг баг ямар ч гэсэн. Энэ үлрэлтээ бол тий өмнө хизээ гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө энэ үлрэлтээ бол даваад гарчихна. Зя. Тэгээд 3 дахь жил нь шүү дээ. Тэр нь шүү дээ 3 дахь жил шүү дээ. Тэгэхээр чин нэлээ манай нөгөө нэг ChatGPT-ийн юу гэдлээ. Piastri 1 төрүүлээд лөө 2 төрүүлээд лөө. Ланда 1 байсан, Piastri 2 маяр. Тийм ээ. Тэгснээ Max төрүүлснээ Kimi бахан төрүүлсэн. ChatGPT одоо AI бидрийг солих арай болоогүй. Арай болоогүй. Хөгжүүлэх хэрэгтэй. Юу Piastri. Piastri гөөт болох гэдэг чинь гэж. Бүр ямар ч алдаа алгаа тий. Piastri бүр нэг. Энэ ингээд Макларн 2 ингээд 1-2-д явснаа. Хоорондоо бараг ингээд уралдахгүй яваад. Гурлаа яриадсэн шүү дээ. 1-2 дуу. Тэгсэн чинь би ингээд бодоодсэн чинь Norris хооноос нь хөөхөр нь хизээж тэр хоёр үцэхгүй. Би бинтэйгээ уулзахгүй. Тийм. Piastri ингээд урд нь ороод пол авчвал Piastri за ингээд уралдаа гэж гал. За жоох ойртод л юм Piastri гэл ингээд яваад. Тэгэл зайн байгаа л нэг хэмдэ те. Тэгмүүд нэг Norris урд гарахаар л нэг Piastri Австрал дээр нэг гүйцэж ирсэн шүү дээ. Бороо. Тэгсэн чинь баг нөгөө байж байгаараа гүйцэглэхгүй те. Тий албар хааш Norris-ыг хамгаалаад үлдсэн те. Сүүлд өөр бас юун дээр нэг боллоо. Ер нь Norris урд байхаар л ер нь хонос ирээд тах юм лээ. Энэ нэг тим анзаарсан. Та хоёр юу? За яг энэ Барселоныг юу ярих юм бол угаасаа юм блэ. 39 уралдааны 35-д нь пол авсан төрүүлсэн юм бэл. Угаасаа пол авсан бол угаасаа сайн юм бэл л те. Угаасаа гүйцэд хэцүү гэж яриад те. Дээрээс нь өөрөө ингээд айгүй нарийнхан бас 2 машин ч ингээд чөлөөтэй бас явж чадахгүй. Эргэлтэн дээр бол орох юмч боломж баг. За 16-оос хойш өдийг хүртэл зөвхөн Hamilton, Max 2 төрүүлсэн өөрөнд төрүүлэг байсан мэл шүү дээ. Одоо тэрнээс шанхтаа өөрөнд төрүүлж байгаа юм. Nice. Дандаа пол сайн хийдэг хүмүүс аа. Цагаан пол авчдаг хөхтэй те. За тэгээд Norris Piastri хоёрын өрсөлдөөн ч одоо ярихад бас эртлээ гарах л та. Гэтэ одоо Max хоошоо үлдээд эхлүүл. Энэ хоёрыг ярихын тулд юунаас эхлэх хэрэгтэй байна? Уралдаан эхлэх ярих хэрэгтэй те. Уралдаан эхлээл Norris ахаал нөгөө нэг муу гаргана. Нөгөө л алтай. Өнгөрсөн жилийн Norris орж те. Тэгэл хинтэйгээ харьцаж Max-тай харьцуулах чинь 514. Max 504 ч үлээ. 200 хүртэл. 200 хүртэл. 200-ийн хугацаанд. Тий. Тэгэхээр чинь бас айгүй хойно. Араас нь бараг Leclerc орж ирэх гэсэн тий. Бараг л алттыг орж ирнгээ алдсан. Орж ирнгээ алдаал эргэл таараал яалтчихгүй хаашаа татаал. А дээрээс нь тэгж бүр хойноос гарч ирээс тий. Тий Leclerc чинь бүр 7-оос өгсөн шүү дээ. А Hamilton урд нь байж байгаа. Энэ манай хоёр чинь бас хоорондоо хөргөлдөг шиг юу юм бас. За ерөнхийдөө тийм Norris ерөнхийдөө дахиад урдаасаа ингээл Piastri-г алдчихсан. Тэгэл эргийг нөгөө Max-та зуралдаж бас нэг 2 тойрог. Тэ арайч үдээрээс дээр. Тойрж гэрсэн тэр хооронд Piastri бас нэлээд зайтай болсон. 4-5 секунд болцсон тий. Max араас нэг хэсэг хөөж байгаа л тэгэл нэг 3 1 2 болол тэгэл болоо шон. Гэтэ ер нь энэ софт дууга бас айгүй муу байна тий. 10 тойрог явал ер нь чадарч л шүү дээ Max-ийн. Red Bull ер нь дугуйндаа нэлээ гамгүй ханддаг юм шүү дээ. Тэгэнгүүтлээр тэрийг мэдээ шууд 3 бит гэж хэлсэн юм шиг үү. Бага софтвороо зүгээр шахчихлаа гэл тий. Тэр үн гоё тактик байсан тий. Манайшиг бас нэлээ ингээд за яах вэ гэл. Гахад тий ойлгосон шүү дээ. Пүүх 3 дарах гэж юм бахт. Яах вэ? Босдод нь 2 дахь чи ингэж болох юм бахтай гэсэн чинь яалтчгүй машин нь бол софт ичүүл яваалаа тий. Гэхдээ нэг хэсэг явж байхгүй. Тэгэл ерөнхийдөө нэг 10 тойрог яваал тэгэл бацаа бейс байхгүй болол. Нөгөө Norris инженер бас сандраал л тий. Verstappen манай рейс рүү ороод ирлээ гэл. Verstappen болох наадалчаа дайж эхэлчихин даваа гэлээсэн. Яг гэсэн шүү дээ. Юу лээ? Leclerc ингээд угаасаа Max 2-ын хооронд 2 секунд байна. Гэхдээ Max
манай эст орж ирнэ. Leclerc зүгээр авч үзсэн байж шээ. Тэгсэн яалтчгүй угаасаа Max ирэл Leclerc зүгээр л гэж хажуунд хариулах. Leclerc тэгээ заа зөвлөө. Манай оролтой юм шиг. За тийм байгаа McLaren-ы хоёрыг дахиад хоорондоо бас алцахыг үзмээр байна. Жинхэнэ одоо wheel to wheel гэж англиар ярьдаг те. Зэрэгцээд ирэхээр хин бэ гэдэг нь бас харагдах. Одоо зэрэгцэн уралдаан дээр урд хоног орсон уралдаан дээр бас хин илүү вэ гэдгийг үзмээр байна. Тэгэхэд бол тэр нь одоо Norris мань Paul хэрэгтэй байна гэж. Norris Paul авч одоо Piastri юм 2 юм уу 3-аас эхлүүлнэ. 2-аас эхлэв те. Одоо энэ хоёр чи юу 10 хоног зэрэг юм шүү те. Дээрээс нь 9 дэх уралдаан. Чи цаана дахиад 15 уралдаан. 15 уралдаан. Тэгэхээр болоогүй. Яг нэг 9 сараас шүү дээ. Одоо амралт зуны амралт болоод шүү дээ. За тэгэл жинхэнэ хоорондоо яриад орж ирэх. Ойрхон байл. За үүнээс цааш одоо sorry анд минь байхгүй ш. Тэгэл үзэлцэх байх та. Магадгүй. Ягаад гэвэл тэр үед үжээ McLaren угаасаа тасраад construction авах нь ойлгомжтой боллоо. Тэр хоёр за одоо та хоёр үснэ. Нэг л алчихгүй л бол одоо тэгээд гоё өрсөлдгөл. Тэгэл баг. Тэгээ хоорондоо мөргөлж машин идэх юм л өөрсдөө төлөөрэй. Төлбөрөнд хоёр дээр шүү. Зинхэнэ McLaren нөгөө бит бол дотор нэг Hamilton яриадсан цай угаа сууж байгаа шүү дээ. Тийм парти игээд байгаа юм наа гэдэг. Тэгээд юу гэж бодсон нэг Piastri бас тийм нөгөө мессеж өгöd эхэлсэн байлээ. За хэрвээ бидний хойноос 3 дахь машин Russell юм уу Verstappen ойртоод ирвэл баг одоо бит хоёрыг алзуулж агаад ингээд жолоочийн авраг алдах бас магадлал байгаа штэ. Тэрэн дээр одоо нас бид нар ярилцаж эхлэх хэрэгтэй байна. Бид тэрийг алзуулаад илгүү нэгийг нэртгэн сонгомоор өөрөө нөө оноо ихтэй явж байгаа болохоор яс нэг тийм ярьцлага гэсэн бэл. Тэр нөгөө Weber-ийн хийж байгаа юм баг л та. Баг зэрэгээр баг зэрэгээр тийм. Одоо ингээд жоохон юм яриа суура 50 суура 50 ер нь яг нэг эзэгтэй яг энэ түрүүн ярьж исэн шигээ тийм цэг ирэхэд манайх хурд байгаа юм чинь одоо манайх даваа талтай байх хэрэгтэй гэдэг юуг авч ирэх гал шатар тоглож эхэлчихлээ баг. За quality дээр нөгөө нэг яс те. Russell нөгөө хойноос нь slipstream авах дагаа гараад яг гарч өө чик. Ямар зэлтэй. Сэргэлэн гараа гэдэг. Мангар хурд толц те. Би бас ороод шууд гарсан те. Би одоо баг болохоор өгөх гээд байгаа юм бах гэж бодсон чинь үгүй шууд харин те. Бас тэр алдсан ойлгомжтой болсон байсан шүү дээ. Нөгөөд нь бүр одоо тэр чи хоорондоо нэг 1000-ны нөгөө 3 дугаар нь 300. Тэгэхээр сайн гэхдээ юу яасан юм бэлэн шүү дээ. Эхний 9 уралдааны анх удаа нэг пол авсан хүн хоёрд орсон хүний хоорондын цай 0.2 секунд болсон юм байна. Өмнө дандаа 0, 1000-ны 0, 100-ны гэдэг. Piastri амар хийсэн тий. Сая бол амар тасарсан. Харин нөр. Тэр дээр чи юу юм бэ л дээ нэг Norris-ийн өөрийнхөө алдаа л гэдэг юм л л дээ. Сектор 2 3 дээр дуугаа сайн бэлдээгүй бэлдэж байгаа тэгээд сектор 1-ийг гайгүй юм л сектор 2 3 дээр дууган дууссан. Дээр нэм алдаа гараад хэлэнгүүт цаг нэг үцгэлээд Piastri бол яг зөв дуугаа бэлтгэж сайн бэлдэж байгаа тэгээд нэг өөрийнхөө яг flying lap дээр аюу сайн явсан гэдэг. Тэгжсэн. Тэгэхээр л одоо бас энэ хоёрын ялгаа харагдаад байгаа хөөх тий. Piastri бол тэрэнд ингээ бүр амар детальны ингээл хандд. Яг юм уу Norris бол зүгээр шууд тооцсон байгаа хөөх тий. За энэ дээр нэг. Англиар тохой заарыг Viber тохой өдрийн тэнгэрийн мэднэс гэдэг. Зөндөө. Нэгтгэе гоё шаашил за одоо 2 дахь дээр авах. Аалхалаар уусгалаараа гоё явчихна гэж бодлоо. Бид гурав итрэлж байгаа арайш бас тийм биш л ахaltaа. Гэхдээ бас яг нэг жоохон хандлага жоохон байгаа. Англиар нөгөө нэг юугаад Piastri тэгээд л та methodical learner гэдэг одоо ингээд яг ингээд за миний алдаа энэ би юун дээр алдав энийг нэг юм дээр жоох нэг засаал за би дахиад энийг ингэж сайжруулсан дараа нь заны энийг гэл ингээд юм системтэйгээр өөрийгөө сайжруулад байгаа юм. Өнгөрсөн жил уралдаан дээр гайгүй хурдтай байдаг ч гэсэн нөгөө нэг quality дээр хойно ороод байдаг гэсэн. Тэрэн дээрээ багаар ажиллаад. Одоо өнгөрсөн жил бас уралдаан дээр нөгөө дугуйгаа амрах хийлэгдүүлчихэд байдаг гэсэн. Одоо энэ жил тэр нь харагдахгүй нэг. Ингээл жижиг сажиг юм дээр өөр ингээд байнга ажиллаж байдаг гэж магтаад байгаа тий. Ус тэр нь яг илт харагдаж л байна л да ер нь бол магтахаас одоо өөр одоо огцсон одоо юу гэдэг. Ингээд
огцсон одоо үсрэггүй сайжралт яваад байгаа юм шүү дээ. Piastri тэр чинь бол тийм үстэй ингээд яг өөрийнхөө хөгжүүлэлтэнцсэн уралдааныхан бейсэнч тэр одоо тэгэл яг өөрийгөө бэлтэж байгаа тэр уралдаанд хандж байгаа хандлага нугасаа бид нар тэгээд зурагтаар үзэж байгаа бид нар харагдхлаар чинь яг дотор нь байгаа мэрэгжилтийн хүмүүс чинь шал өөр илүү их ойр харагдчихлаа болох л та. Зя тийм байна. Манай үзэгчид бас уралдаан үзсээр төрсэн сэтгэл Norris Piastri-ийн хин илүү Norris бол тэгэл нэлээд л баяртай байлаа гэхдээ. Харин гахаад байгаа ингээл хоёрт орчвол те ингээл баярлалаа савсганаал ингээл нэргээ манай чийл гаяа. Тэгээд та бодоо хэрвээ ингээд Piastri хоёрт орсон бол ингээл те нэгт орох юм би алдчихлаа ухаан ингээд жоохон нэг тийм хүлээцтэй тийм байх. Манай хүн болоод л ингээл. Russell Mast чигээл хошигдсан те. Тойроо бүрэлдэхүүн чи торгуулаа заа тэр шиг. Тэгээд байгаамаа. Тэгэхээр одоо тэгээ одоогийн прогноз бол ер нь хүмүүс бүгдээрээ Piastri-гээр навраг болох арай өндөр магадaltaй гэж ярьдэн шүү дээ. 60 40 юм уу? Тийм байлээ. Одоо нэг букмекерүүд ерөнхийдөө Piastri-гээр орсон байлээ. McLaren угаасаа ингээд констракт юу авах болцсон байлээ. Бэт авах болцсон. Одоо угаасаа ингээд дуусчихсан болсон гэдэг. Чи Ferrari дээр тавихгүй орсон. Тэгсэн бэт наагцсан. Зүгээр манай хаав. Яг ингээд үлэл дуусахын өмнө ингээд McLaren яг заваа мэрэлжсэн дарагдал. Бүх оноо өчиг бол манай хоёр тавьж байгаа. Ганц шанс л тэр. Нэ дугуйдаа ус ижсэн харагдаад тайр ватраа ууж исэн нүр харагдаад. За үгээр McLaren-ы хэсгээ өндөрлөөд Mercedes ч одоо ярих юу бах тэ. Russell хэсэг ярьсан яг уу тэгэл хийх юма хийгээл байх байранда явж лээгаад мөргөлдсөн. Тэгээд Russell-ийн хувьд бол яг уу буруугүй гэж би бодоод байгаа шүү дээ. Угаасаа Russell Russell одоо ямар ч буруу. Яг тэгэл тэр нөгөө нэг юуны эргэлтэн дээр хүмүүс шүглцдэг бол тэр бол тэгэл юу бах race incident л баг. Incident ч гэж хаашийн зүгээр л racing юм байсан. Угаасаа зэрэгцсэн л байсан юм чинь. Нүүт нь эргэлтээ орж явахт яг одоо юу гэдэг нь таарлцсан. Эргэлтэн дээр хоорондоо уулцсан гэж. Тэгээ яалтчгүй угаасаа Макс өөр алдаа гаргаал утцсан юм чинь хажуугаар нь орхоос өөр. Жолооч хүн хажуугаар нь чигчил таараа тий. If you no longer go for a gag. Сэнэг нэг гэдэг. Зай байхад чихгүй болж чи жолооч шиг. Тэр шиг л юм асан. Гэтэ дунд нь нөгөө юу яасан юм бэлээ? Russell жоохон жолоодлого алдсан. Хальт. Одоо энэ талтан зай байхад одоо нөгөө Андерс дээр болоод тэгээд жоохон давж орж ирсэн. Тэгээд Макс руу шүргэсэн нь яг одоо тэр контактыг үүсгэсэн үнэн яг Russell гэж л юм л. Зайтай байхад нөгөө л яг харилцсан ирж уулдсан гэдэг бас торхгүй. Тэгтээ бол хэний ч торхгүй байсан. Максыг байраа буцааж өгөх гэж хэлэхгүй байсан гэдэг бүр FI юу гарсан бэлээ. Тэгээ энэ бол Red Bull багийн одоо цөөхөн гаргадаг алдааны нэг фан бол ойлгох юм жиж байна. Ингээл юм чинь нэгээс эхэлдэг. Тэгээд хоёрт нь баха. Өмнө бас нэг буруу бас дахиад торохгүйсэн дээр бас дахиад байраа өгсөн дээр ингүүл үү? Би андуураад нөр багтай. Яалаа. Тийш яг нэг та бүхнийг санаж яа. Нэг хүн мэдж л байгаа гэдэг дандаа. За Mercedes Mercedes-ээр нөгөө нэг point нь юу байсан? Одоо нөгөө triple header гэдэг бид гурав яриад 3 уралдааны 3 мотор эвдэрчлээ. Тэгэлээ. Одоо 2025 онд мотор эвдэрнэ. Формулагийн машин ер нь өөрөө эвдэрнэ гэж одоо юу ялаад байна гэж. Нэг үнцэг байна л та. Одоо дээрээс нь 26 онд ч одоо Mercedes-ийн мотор чуханхул хаална. Тэгсэн чинь одоо энэ дээр ингээд чин 3 мотор өөр чин Aston Martin-ыг оруулвал тий дахиад бараг 5 ч мотор эвдэрч тий. Alonso ч 2 удаа DNF болчих тий. Хоёлаа бас мотортой шүү дээ тий. Тийм проблем байна. Mercedes ялангуяа одоо мотороор бол найдвартай гэдгээр 10 хэдэн жил явсан. Энэ жил баларч байна. Гэтэ ягаад өнгөрсөн жилээс юу ч өөрчлөгдөөгүй үст тий. Үгүй шүү дээ. Мотор л хэврэл байгаа. Тий 22 оноос төгжсөн шүү дээ. Одоо шинэ өөрчлөлт шинжилт хийхгүйгээд юу мөгийн үдлэг хүчин чадал торк моркийг өөрчлөхгүй ягаа зүгээр нөгөө юунд дээр зориулж сайжруулдаг тий. Одоо нэг орж гарч байгаа юмнуудыг нь жоохон байрын сольж молигчд мэдгүй да. Тэгээ сетапасаар өөрчилж юм шүү. Сетапас заримдаа таруулж чадахгүй юм болов уу?
Тийм үү. Сайн хөргөж мөргөж. Астон Мартин бол нэг Монако дрифтерхтэй бол моторыг буруу сетап хийжээ. Тэгээд бид нэр дээр нэг электрон асуудал гарцсан байсан. Гарч ирээд тэгээд сетап нь буруу байгаа. Тэгээд мотор нь шатцсан гэдэг. Антенны чинь сая бас халтсан юм шүү те. Халаад мотор нь өөрөө бак контрацсан юм шүү те. Нэрэн хэрэгжил байгаа юм шиг л шүү дээ. Утаал гараач те. Тэр яг бүр анханасаа бүр юу гэдэг нь одоо бүр анхыг үйлдвэрлэхтэй байсан алдаа нь одоо ингэж явсаар байгаа. Гарч ирж бас болох юм те. Хинч тэр тухай өмнө ингэж гарч шаардлага байхгүйсэн бол энэ жилийн би бас тэгж бодоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө уралдаан эхлээд ерөнхийдөө манай уралдааны чинь жоохон нэг сэрүүхэн газар болоод байна. Бахрейн хүртэл энэ жил чинь бүр амар салхи малхтай бүр урд өмнө байгаагүй хүүтэн зам амтай болоод одоо нүг Европын юу чинь ерөнхийдөө халуун болдог шүү дээ. 35 40. За асфальтын юу чинь баг 70 50 60. Тэгэхээр яг нөгөө нэг ийм халтан дээр жоохон асуудалтай багуудыг одоо гарч ирж байгаа юм болоо гэж хөрөж чадахгүй юу? Тийм хөрөж чадахгүй. Тэгэхээр одоо яалтчгүй нөгөө нэг понтон нэг эсэргээл нөгөө нэг моторын юм уу бас нэмж нүх гаргаал. Тэгэхээр эргээгээр нөгөө нэг аэродинамиктай нөлөөлөө удаан болоод. Тэгэхээр бас ингээл ахаал нөгөө нэг бодох толгой дахиад жижигчлээ тий. Энийг хасцсан ч энийг дээш хассан тий. Энийг нь хасцсан ч тэрийг нэмий гэлээ нөгөө нэг л юм л эхлэх байна. Зиш дуусахгүй тий. Зиш дуусахгүй бодлогоо бодож эхлэв шээ. Амар хэцүү бахтай тийм амар стресстэй амьдраа. За одоо юу нь яаж бол гэл нэг сайжруулаад тэр олон юм бодож байгаа. За наатаа юу ч хийгээ яваад үзгээд нэг Фред ирэхэр. Жолооч нөрлөл юу хог хийчихээ гэлээ. Торренс чи ерөөсөө барихгүй энтраш гэлээ. Тэр яриа гэснээс хиний бас юу байгаа шүү дээ. Макс ч Монако дээр тийм шифт болохгүй 1972 гэсэн чинь сая шифт болохгүй байна гэж чинь GP үүдсэн. 73 хоног гэсэн. Гайг бараг 74 баг. Бас тэрийг өргөжлүүлж яриад хашигнал авчлаа. Тийм баг дотроо нэг юутай алт те. Тий. Нэг ярьдаг юм. Тэмүүлдэг. За тийм байна. Уралдаан маань тэгээд ер нь эхний хэдэн байрнууд ер нь дажгүй сонирхолтой уралдаан болчих те. Нэг гүйцэдгүү зам гэдээсэн чинь нэлээ алдсан. Би нэг гүйцэд байсан. За ингээд юуныхын дараалалаар явах юм бол Раслын дараа вау surprise Hülkenberg Hulk Hülkenberg. За Hulk ингээд 10 оноо авснаар Alpine одоо ингээд дахиад хамгийн сүүлийн баг болсон. Хэдий ингээд Gasly оноо аваад 4 мөрөө оноо аваад 8-д орсон ч гэсэн Hulk 10 оноо авсан учраас Alpine ингээд өндрөл ийм шатраг биш шүү дээ. Ингээд насаараа зүтгэл нэг хүн гэл. Нэг хоёроор аваад явж байхтай. Энэ бол яг нодлонгийн Alpine ч өөрийнх нь юу юм те. Бүтэн жил сугарчаад зүгээр нэг удаа дабл подиумыг 6 дараад 10 цаа яваа авчихсан. Hülkenberg дээр нэг сонирхолтой стат гэдэг нь юу шүү дээ. Хамгийн олон уралдсан мөртлөө нэг ч подиум авч байгаа гэж болооч. Тэгээд энэ уралдаан подиумтай хамгийн ойрцсон цагийн хувьд ойрцсон юм бэлээ. 2 секунд. 3 дахь байрнаас 2 секунд хойно орсон. Карьерийнх нь хамгийн ойрцсон. Сабуртай. Подиумтай ор харагдав. Сабур унж очиж байгаа юм байлээ тэрлэгээ. Энд чинь Ренод багтаа л сүүлд ингэ 5 дугаар орсон юм байл шүү дээ. 2000 хэд өдөр ч илүү нэгтгсэн байсан. 2200 өдөр ч илүү нэгтгсэн. За энийг юу гэж бодож байна? Одоо Сабуртай байна уу? Hülkenbergтэй байна уу? Hülkenbergтэй л байгаа л байх гэж бодож. Бортолето ч нэлээд хойгоор уралдсан шүү дээ. Тэгээд тэр сургалтсан байсан. Гэхдээ юу яасан шүү дээ. Quali дээр бол Бортолето одоо ингэж урдна. Уралдаа эхлээд шууд Hülkenberg ч нэлээд урагшилсан. Тэр нэг бас нэг бужигнаан дундаас хажуугаар сайхан гараад ирсэн. Тэр 5 бэр урагшлаад гараад ирсэн юм шүү. Тэгээд тэрэн дээр бас нэг юу яагаадсан. Яг тэр бужигнаан дээр Russell гардаг лөө, Antonelli гардаг лөө. Хамгийн ихний дөрөв дээр Antonelli гарч байгаа тийм. Antonelli гарч байгаа. Тэр гарч байгаа дээр Hülkenberg пак оногдох гэж байгаа. Бас дагаад гарч явдаг. Тэрэн дээр бас айгүй юу одоо нэг туршлаг зааж гарч чадсан гэдэг. Хэрвээ тэрэн дээр мөргүүлсэн бол тэгэл уртлын wing pod олол тэгэл солих гэж ороод за тэгэл рейс Albon шиг Sainz хоёр шиг дуусах гэсэн баг. Энэ дээр нэр ингээд хашигнаадсэн штэ. Наачин Hülkenberg-ийн big brain move гэдэг. Яагаад гэсэн чинь quali дээр Koenig дээр гарч агаад
уралдаан дээр битүү шинэ дугуйтай орж ирдэг. Софтверээс ашиглаагүй. Тэгээ наа чиг лаачихгүй. Гэт толгой найдсан гэдсэн. Тэр бас яасан баха. Наадах чинь бол яг Leclerc хийсэн шүү дээ. Угаасаа нэг тойрог Q3 дээр нэг тойрог уралдаал тэгэл заа яахгүй гэдэг. Тэгээд софт авч үлдээд. Тэрнийхээ буян гач 3-т орлоо шүү дээ. Ер нь л тий. Сүлд тий. Тэг яг юу гараагүй бол чадахгүй байсан. Тэгтээ яг гарч ирээд яг нөгөөх нь хэрэг гараад сайхан урдтар. Safety car гараагүй байсан бол хэрэг болохгүйсэн гэж юу? Тэгээ Хүлкенбергийг бол яг сайн анзаараагүй. Яг яваалсан би тэгтээ ингээд яг анхаарал хандуулаагүй байж байгаа л панк гэдгсэн чинь сүүлд Хамилтоныг гүйцэж чагарлаарсан. Юу яасан? Нэгдүгээр тойрог дээр ерөнхийдөө Алонсо энерч алдцсан. Урд тань орлоо шүү дээ. Тэгэл нөгөө нэг урд тань оролцох чинь спанд болж байгаа. Үзэгчдэд баярлалаа гэж бас нилээ шуугилсан энерч. Тэгээ яхаа яалтчгүй Хүлкенберг хурдан байсан тул гараа авцсан л да. Тэг яг мэдээж юуны уралдааны донд мэдээж наан цаана орсоор байгаа л тэгэл яг ялгаагүй safety car дээр тулж ирээл баг алдаа гаргаагүй стратеги гоё болсон байна тий. Хүлкенберг гараагаа сайн хийсэн байна. Нэрээ хамгийн урдан PT. Оо тийм ээ. Миний предиктиг би Ferrari гэж өгсөн ч юм байдгүй. Арвиас Ferrari за Ferrari л их. Тэгвэл Sauber-ыг нэг ч юм таагүй хоо нэ. Нэрээ PT хүртэл fast хийсэн байсан тий. Тэгэхээр бүх нар сар од гаргасан бүх юм давхцлээ манай 16-6-д орсон юм шүү дээ. Амар. Нар сар хэрчээд. Хамгийн юм таарчээ. За тэгээ Хүлкенбергтэй баяр хүргэе. Тэгээ Хүлкенбергийн ачаар би бас фантазид нэлээд гоё юм авсан шүү дээ. Би Сабрыг авчихсан. Би Хүлкенбергийг зараад Алфарыг авсан байлаа. Тэгсэн чинь яг эсэргээр наалцсан шүү дээ. Тэгсэн нөгөө чигээр хасахаар авчихсан шүү дээ. Нэр 20 байсан юм уу? Би хас 16 жил юм лээ бүр амар. Хүлкенберг чинь 34 оноо авцлаа. Нэлээд авсан. Гахалтай. Ерөнхийдөө нэг иймэрхүү нэг юм цоорсон одоо доотлын багадаас ингээд гарч ирээд ийм нэг юм хийгээд хэлсэн гоё те. Одоо улирал аягүй сонирхолтой болно те. Үл мэддэх хүч орж ирээд юу болох вэ те. Таахтцсан. Одоо энэ чинь ингээд доотлын нөө хитэн багадаг бодлын төлөө ачиж байгаа те. Тийм шүү дээ. Юу шээ толтолж байгаа шүү дээ. Хүлкенберг чинь нөгөө нэг жолоочийн юу бүр 10 руу ороод ирсэн байл шүү дээ. Жолоочийн стандингс руу. Нэг 10 дэш өсөрч тээ. Шууд том өсрэлт ийцсэн багаараач өөрөөч. Зүгээр капитализмыг алгасч гэдэг шиг зүгээр 11 руу ороод ирсэн тийм 11 руу ороод. Nice. За тэнгуут баг нь хэдвэ 8 руу. Астон Мартиныг алгасаад. Nice. Одоо ингээд сүүлийн 5 баг бол ингээд бараг л ойролцоо явж байгаа тийм. Racing Bull 28, Haas 26, Kick Sauber 16, Aston Martin 16, Alpine 11. Тэгээ Williams ч бас энэ Spanish-гээ байх юм бол тийм бас нийтдээ. Тийм шүү. Машина хайцсан гэдэг бас тийм шүү. Тэгээ Science бас тэгээд угаасаа ерөнхийдөө энэ weekend угаас манай машин явахгүй гэж мэдчихсэн гэдэг. Угаасаа эдний зам дээр жоохон тохиртгүүл юм шиг. Тэгээд Канад бол ерөнхийдөө бас жоохон энэс арай л дээр байх гэхдээ адилхан шүү гэдэг. Ерөнхийдөө хүмүүсийн хүлээлтийг дарцсан байлээ. Тийм ч фэнтези дээр бас мэлгэсараараа. Гялс сойд дээр. За энэ багууд ойрхон байгаа гэдэг сэдв дээрээс дараагийн ярих сэдв маань яг гоё холбогдох юм байна. Нөгөө нэг Юки Цунода quali дээр 20 дугаар байранд орсон. Тэгтээ цагийг харах юм бол гүнийн цагийг харах юм бол Verstappen-аас 0.5 секунд хагас секундын хойно. Тэгсэн мөртлөө 20. Багууд бүр ингээд юм амар алцаад байх юм бол 5 одоо ялч их юм байл тий. Одоо 2 үе жижил ер нь бол яг их нэг байх гэдэг бас тий. Чи би юу гэсэн гэдэг бас тий. Хорнерын Цунодаг харин шүүмжлээг магтсан байсан. Quali дээр бол цаг түрүүний яг ойрхон байсан. За яг нь зүгээр нөгөө бус зүүнүүд жоохон ингээд урд тур норцсон. Дээрээс нь хэрвээ safety car гараагүй бол Цунода баг 8 руу орж ирэх байсан. Угаасаа тэр урд явжсэн машинуудыг угаасаа гүйс төрүүлэх нь ойлгомжтой байсан. Бас 3 стоп хийсэн шин дугаар тавьсан тий. Тийм учраас Цунодад яг ингээ яалтч гэнэ азгүй одоо юу болоод ингэчлээ. Баха ер нь багаараа л тэглээгээд нэг тэгж онцолж муулзуулахгүй байлаа. Тэгсэн чинь одоо юугаар мэдээгээр гараад яг шарам тэл байх л та. Хажаараар солино гэд. Мөнхийн сэдв тий. Red Bull одоо яг хажаараар солих боломж юу вэ гэдгийг хайж судалж
эхэлж гин гэдэг. Бодлоолох л та. Гэтэл тийм яриа гаргаад болж байгаа байхгүй. Тэр яриа одоо тэгээд яах бол тэр цунадаа одоо энэ жил солигдохгүй байлгүй дээ. Би яриач дээ. Одоо дахиад солих юм бол одоо тэр боломж нь одоо юу талаас хэрэг байд юм бэ? Яаж ихэд болох л ах л та. Гэхдээ болгоул бүр жинхэнэ хүүхднийхон доог л нэс тэр бол. Хажаар нь орж ирснээ дахиад P2 гэдэг хэлээ тий. Тэр Red Bull одоо яг яах ёстой вэ? Макс мундаг нөгөөх нь юм суугаад юм тий яах ёстой. Одоо тэгэл өөртөө актив хүмүүс л юм байна шүү дээ. Тэг яах юм. Тэг активд биш машиндаа юм шүү. Машинд л байгаа л да. Гэхдээ одоо тэгвэл доор байгаа хүмүүстээс яг энэ машиныг ингээл эртнээс унуулаад ингээл мэдрүүлээл одоо SIM дээр мэдгүй одоо яад юм баа. Ста мэдгүй манай. Одоо ингээл өөрсдөө ийм байдал хүргэж байгаа шүү дээ. Бүх юм ингээл Макс зориулал Макс угаасаа шаал өөр стилээр барьдаг тэг хинтэй ч адилхан машин барьдаггүй. Тэгэл бүх юм тэр хүн рүүгээ нөгөө хүнийг ингээл золиос нь гаргаад тэгэл одоо өөрсдөнд нь тэгэл гоё л байт юм л үү. Тэр хамгийн ойрхон байсан нь ялчгүй Перес л таарлаа. Тэглээ тий. Чи бүр аврагын төлөө болоод ирсэн биз дээ. Нөгөө FNT-ийн Joylin Palmer хэлээдсэн. Одоо Red Bull-д өөр арга байхгүй шүү дээ. Одоо ингээл дараагийн Max-ыг олтлоо ингээл хүнээс солихоос өөр арга байхгүй. Энэ машиныг ингээд угаасаа Max ийм goat болохоор Max зориулж хийн. Тэрийг барьж чадах жолооч одоо олтлоо л хүн хайна. Тэр нөөр нь гаргалгаа харагдахгүй нэг ч. Тэрийг бодоодсэн чинь нэрэж одоо тэгээд. Харин. Одоо ингээд Piastri машин барьж чадах болоо. Чадахгүй хөө. Хэцүү. Би бодох одоо нэгэн тал Wolf одоо ингээл Benz рүү ингээл Max авах гэж үздэг шүү дээ. За ямар нэг байдлаар авчлаа гэж бодвол Red Bull одоо хин рүү явах хамгийн боломжтой юм Piastri л шүү дээ. Piastri гэхдээ McLaren-аас явахгүй шүү дээ. Norris-ыг одоо баад дууч. Бас тийм ээ тий. Тэгэж McLaren юу гэж бас илүү байгаа нь хөвт тий. Тэгэхээр зүгээр тэр цаана Mercedes зайгүй болж үзсараас л галав тийм тий. Өөр одоо шанс байхгүй шүү дээ. Ээл консистенси гэл яа ч оноогоо авч манайх одоо констрактор 3-4 хүртэл явж явах юм нэг дэвлэр хэлүүлдэг байхаар. Тэр Albon-ы бас тэр Red Bull-ийн машины нэг яриасан 21 онд чин Перез орж ирсэн шүү дээ. 20 онд Albon байж байгаадаа аниулахад Перез анх орж ирчээр бид нар өвлжөнгөө одоо тэр нөгөө хоёр дахь жолоочийн хилээд байгаа асуудал дээр ажилласан. Тэгээ машин ингээ сайн болсон болохоор Перез ер нь сайн уралдсан. Тэгээ би бас ингээ Перез туслаад ингэсэн тулдаа одоо Перез ингэж ойрхон харагдсан болохоос Перез нэг бусдаасаа илүү байгаа болохоор мундагтай бол тэгээд яг жолоо тэгэхээр цунадад тусч байгаа юм байхгүй гал тээ. Бараг шүү дээ. Перез бол тэнцээ сайхан амраал. Тэгээ тэрнэр бол нэр уусаа тэр авраг авсныхан дараа ч гэсэн хорноор хэлжсэн шүү дээ. Albon-ыг ерөөсөн хүн болгохоо ярихгүй байгаа. Гэхдээ Albon одоо артлын бүх одоо симулятор бүх юм хийж исэн. Одоо энэ хоёр нисгч бүх мэдээлэл дата өгч исэн. Машин ингэж хөгжүүлэхэд нь Albon амар их нэмэр болсон гэдэг. Тэгээ Albon ч ер нь бол жоох айгүй хайртай л байдаг юм байна. Тэгээд хайртай болохоор Williams руу явуулт болсон хийж юм тий хийж өгсөн тэгээд. Тэгээд энэ чинь баг зээлэр шахав Williams дотсон шүү дээ. Ер нь бол яг Red Bull-ийн нисгчээрээ тэгтээ тэг гэрээг нь хийж өгөөд тэнгүүдлээ Albon ч нөр Red Bull-ийн малгатаа уралж муралдаач л яагаад л нэг тэгж эхлэв. Мэдээж тий. Тэгэхээр Red Bull-ийн инхээр одоо жоохон ойлгомжтой болоод байгаа юм шиг. Одоо ингээд Max-ыг авч үлдэхийн тулд аваргын төлөө өрсөлдөх хэрэгтэй. Аваргын төлөө өрсөлдөхийн тулд машинаа сайжруулах хэрэгтэй. Тэгээ машинаа сайжруулахдаа Max-ыг аваргын төлөө өрсөлдүүлэхэд сайжруулна. Тэгээ бага олоо хийж. Тий. Тэнгууд тэр одоо Red Bull 500 хүн ажилтдаг байлахад тэр 500 одоо тэр Max-ийн зүг рүү л хурдан болгоход ажиллаж байгаа. Тэнгууд цаана үлдчихэж байгаа хүн байхгүй болохоор тэгэл за чи энэ машин дээр л чадхаараа л одоо яв гэж хоёр дахь хүнээс тийм юм шаарддаг. Би бас үчтээс нэг масан бар. Одоо ингээд Racing Bull одоо ингээд Red Bull охин гэж явж байгаа штэ. Тэнгүүт юу анзаарахсан гэхлээр Lawson байсан уу? Хажаар байсан уу? Яг Max ард нь ингээд дуусч ард нэр штэ. Тэнгүүт пак хажууш болоод ингээд гаргаад өгчөж байгаа байхгүй. Тий. Тэнгүүт жишээ нь одоо юу гэдэг Leclerc байсан бол гаргаж өгөхгүй. Энэ одоо тэгээд ариу явшлаа гэж байна. Яа энэ дээр айгуу жоохон юу гэдэг санагдаад. Энийг тэгээд яагаад юм боломжтой болох вэ? Нэг охин гэдэг юмыг одоо
юмыг авч хаях хэрэгтэй. Утгагүй. Яаж яваад Red Bull ийм охин багтай болсон юм бэ? Тэгэхээр шатлалтаа гарч явсан мэт чи ер нь бол Торороосоос ч өмнөр ингээд шатлалтаа багаар те ингээд нэг хүнээ ороод. Энэ дэр чинь бас тэгтээ бас юу тусалсан л баг л та. Тухайн үед нэг Ferrari-гийн мотортой байсан. Ferrari манаас мотор авал окей би зөвшөөрье гэл. Нэг тийм их юм болсон л баг. За тэрийг нэг ухаж үзнэ. Тий. Тэрийг нэг юу бодолоо. Та бүхэн бас бодлоо хуваалцаарай. Надаа энэ дээр л айгүй жоохон тийм шудраг бас санагдаад. Тэгвэл хил тод одоо охин багтаа багч уусаа Red Bull-исттэй тий. Ганцаараа л одоо хэдий Бензи яг охин баг нь Williams хийж явдаг байсан. За тэр хоёр ингээд өмнө нь бол айгүй ойрхон байсан. Одоо бол бүр тусдаа болоод ингээд. Одоо бүр Monaco дээр нэг хойно гашч уншаад тэр гайрж байгаа шүү дээ. Хаас Ferrari-гаас баг 70-75% юм авдаг ч гэсэн зам дээр бол хийж зам тат. Тэнгүүл Sauber ч өмнө нэг юу Alfa Romeo байхдаа бас Ferrari-гийн одвар охин баг шиг явдаг байсан шүү дээ. Байнгын хамт ажилладаг. Тэгсэн чи яг одоо Red Bull шиг юм шууд ийм нефт шууд тийм юу аахгүй. Red Bull ч яг 4 нисгчтэй 4 машинтай байдаг бас тийм. 2 тусдаа багтай тэгээд. Тэгээ эн чинь яг нэг бас Max-ыг Red Bull сонгоход нөлөөлсөн бил шүү дээ. Шууд формулагийн судал амлж чадсан Red Bull. Тото болохоор нөгөө хин 2 нисгч нь байсан, гэрээ нь байсан учраас за чи нэг жил хүлээсэл 2 жил тэгээд яг оруулъя гэдэг санал. Red Bull шууд ороод шууд тоороороос бэлэн судал. Тэгэхээр хүн мэдээж шууд эртхэн уралдаал туршлага яах юм байна ч тэ. Орж ирэл алсан. Тэгэхээр бас давуу тал гэж байгаа юм. Энийгтэй нэг эргэж харах баха. Тэйлээ. Эргэж харах болсон. Нодон билүүдээ нэг бас ингэ яриа явагдаадсэн юм аа. Миний санджаар Ferrari л бас нэг гаргасан гэдэг. Одоо нэг энийг юм болио гэдэг. Чин жоохон чигрэнэ одоо шудраг болсон гэдэг. Яаж болох юм одоо? Харин болох шанс одоо юу ах вэ? Одоо тэгэл энэ Андрети гэдэг баг гарч ирэл авах байх. Тэгж л. Тэгэхээр дүрмээрээ яг ийм болохгүй гэдэг нэг дүрм гаргаал те. Тэгээд тэр дүрмд багтахын тулд Red Bull зарж мараад нэг тийм л юм болох хэвээр те. Дотоод дээр ингээд зам дээр ингэж улаан цаа ингэж яахгүй байхгүй ч гэдэг юм одоо. Яг мэдээж ингэж угаасаа Max гэж хайж байгаа. Тэрийг одоо нэг шүүх нэг юу н субъектив болчихлоо ямар шанс байхгүй тий. Нөгөө Max нэг хоёр дахь орчоо гарч ирсэн чинь урд нь нөгөө Lawson нэг хүнтэй уралдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг жоохон гай болцсон шүү дээ. Бэрмэн. Тий, тэгсэн чинь Lawson дээрээд үгүй ямар авир мохоо юм чи намайг нөгөө хоёр том чи харж л байгаа хта гэдэг. Lawson бол зам тавиал яасан. Бэрмэн уццал та. Нөгөө нэг Ландо гаргаж явангуудаа тэр хоёр чи хоорондоо уралдчихсан болохоор Max-ыг жоохон хашин татчихсан. Баруун гараараа ингээд эргэлтэн дээр ингээд араагаа нэмжсэн зүүн гараараа танхаа байгаа шүү тий. Эргэлтэн дээр ингээд нэг гараараа арчаад ингээд уурлаад ингээд. Ясны араагаа нэмээ тий ингээд араагаа дээр тэгснээр хажуугаар баг идиотс гэсэн тий. Согоод ингээд явж байгаа юм шиг л чинь тий. Алсар их нөөц болцоо байгаа гэдэг. Би тэгээс хин хоёрыг бас нэг ярмаа санагдаад. Lawson Berman хоёр бол айгуу гоё уралцсан. Тэгээ яг түрүүн чи хэлжсэн нэг Prost сайн байлаа. Тэгэл зай байвал ордог бол чи одоо нисгч гэдэг чиг. Lawson Berman-тэй яг тэгч үзсэн. Эхний тэр чин оролдлогоороо яг юун талаар нь жихэд дотор талаар нь жигэж жагаад Бермж угаасаа орлын зайгүй юм тийм зайлаагүй өрөж чигж орж байгаад тэгээ яг юугээ ивдүүлэх шахсан уртлаа салхивчаа. Гэхдээ дараагийн юун дээр нь яг орох гэж байгаа гадна талаар нь тойроод бас оролдоод чадаагүй. Гэхдээ 3 дахь оролдогоос гүйцээд урд нь гарсан. Тэр хоёрын уралдаан бас хоорондоос хөөрхөн гоё болсон. За шаталтай. Үе өөр онцлог юм чи одоо хажаар одоо хэд дэх уралдаан дараалж авна авч байна. 3 уралдаан байсан тий. 3 уралдаан дараалж 5 6 7 гэж явжсэн баг шүү. Тийм байсан. 6 9 5 ч үлээ тий. 5 9 6 ч үлээ. Тийм явцсан. Магтаалгаа хөрх юм. Одоо тэг Red Bull руу алж яахгүй бах. Доош нь оруулчих байх гэдэг гэж бодоод байгаа шүү дээ. Тушаалын бууруулчих байх. Цунодоо одоо ингээ рейсинг бүлдээ байсан бол алж байсан баг. Бас л тий. Хажаарыг алаадсан шүү дээ энэ л тий. Яг энэ машинтайгаа нөгөө нэг гээд нилээ одоо 2 3 жил болсон шүү дээ.
Тэгээ ерөнхийдөө энэ машиныг хөгжүүлэлтэнд дээр бараг анхнаас нь оролцоод ерөнхийдөө өөрөө нэгдүгээр нисгэж байсан болохоор ингээл аль цуноодаг үгийг сонсоод нөгөө баг нь яг тааруулж хийгээл ерөнхийдөө ер нь яг өөрийнх нь машин болцсон байсан баха. Тэгэл яг тэрэн дээр Перезис болоод ятаргаад байхгүй нэг л Перезис хараа авах гэж. Борол юм боллоо. Перез эргэж ирнэ. Перез танаас мэдрэлнэ. Cadillac 26. Нэр Cadillac гэсэн ерөнхийдөө нэг тим мэдээг гарцсан. Одоо яг хоёр туршлагатай нисгэж авнаа л гэдэг ерөнхийдөө тийм болсон юм шиг л. Тэгээсээ л. Одоо тэр нэг залуу Америк хүмүүс гэдэг зүгээр хай гэдэг. Cadillac юу гэсэн шүү дээ нөгөө Sauber-ийн орнд Audi 5 жилийн дотор аваргын төлөө өрсөлдөж эхэлнэ гэл. Alpine чинь 3 жилийн дараа подиум авдаг болох. Өчигдөр подиум ингээд P5 хүртэл подиум юм аа. Манай нөгөө метро байрны удааг болно гэдэг шиг сонсогдоод байгаа надад. Одоо юу гэдэг чинь чөлөөч өдөө бокс энэ чинь нөгөө нэг 2 хүрэл медальтай байдаг шүү дээ. Дагаж барилдаг. Тэрэн шиг одоо формулад их юм ааш ингээд 4 подиумтай болсон. Тэгэхгүй л хэцүү. Гэтэ яг нэг тийм зориг тавихгүй л бас болдгоо л гэдэг тий. Төрөлхий шилэхгүй тэр чинь бас юу дахалтай ингээд дандаа л подиум оно гэсэн үг шүү дээ. Бас ингээд нэг 2 3 уралдааны дараа ингээд бас нэг таардаг юм дээр бас подиум дээр өрсөлдөж ч юм тий. Бас тэгж хэлэхгүй бол бас ивент гэж мөнгө өгж байгаа хүмүүс чинь яах гэж мөнгө өгöd байгаа юм бэ те. Ха тэр дэшээгээ зогш бидний нэрийг гаргал та. Тэрний чи бидрээс юм хармаар л тийм шүү дээ тэр шиг л те. За өнөөдрийн сүүлийн ярих багаар Aston Martin гэж утсан Алонсо эхний оноо авсан. Ганц оноо аваагүй асан жолооч. Нэг оноо авсан те. Өөр 2 болчлоо. PR бас 9 рүү ороод ирсэн билээ. Хин ч хаашлаад урагш авсан те. 8. Тий. Тийм болоод нөгөө талд болохоор Lance Stroll уралтаагүй те огт. Тий. Нэр тэр юу те? Тэр нөгөө нэг өнгөрсөн жилийн pre-season-ээр нөгөө дугуун унж агаад бугуугаа лөө бууны ясаа хуусан те. Тэгээд нөгөө гараа гипстэй энэ нэг 2 уралдаадсан. Тэр гимтэл нь эргэж сэтрээд тэгээд уралдах боломжгүй болсон. Дахиад мис засалт орох шаардлагатай. Бараг Монреал жүнжиж магадгүй гэж. Тэгсэн чинь дахиад нэг дотор мэдээ өөр юм хэлсэн. Тэгээ уурлсан худлаа тийм наа ч юм бол худлаа гэдэг. Одоо тэр нэг гар нь бол өвдөх нь угаасаа 6-7 хоног өвдөд эхэлсэн байсан. Тэгтээ сая бол тэр нэг quality дуусаад аргашаа орж манай чинь бараг инженер бараг зодсон юм шүү. Худалч нь зөвхөн орж ирээд уурлаад юм авч идээд нилээн юм болсон гэсэн. Тэгээд тэр ууранд тэгээд тэр ууранд ер нь л оролдохгүй гэсэн. Тэрийн зүгээр дарж байгаа нь гар нь өвдсөн гэж хэлсэн гэдэг. Юм нурааж мураа цохиж мохсон тэгж жагаад бараг өөрийгөө гэмтээсэн чинь. Тийм байна. Тэгж бас яриад. Тэгсэн чинь тэгсэн чинь дахиад нэг үнцэг гарч ирсэн. Тэгээд нөгөө тэгж ууралснаасаа болоод нөгөө нэг заавал албаасны жиндээ орох нөгөө жинлүүлэх мэлэх юмдаа очиог юм бэл. Энэ нөгөө quality дуусаад жолоочнууд жинэлд мэлдэг тэр бүх албаасны юмдаа ороогүй. Тэгээд тэр мэрэнд ороогүй болохоор баг ингээд дөрмийн дагуу магав ингээд уурлаа цаашаага өрөөрөө орчвол тэгээд юу тооцох шууд машинаас буугаад очихсан тийм болохоор бас жоохон албаасаар нэг уралдаанд оролцох жоохон юм төвхтэй боллоодсэн юм уу. Тэгээ бас шалтгаалаа гэж ярьсан. Тэгсэн чинь нэг хүмүүсийн одоо комментар болохоор гүй quality басаад онбордыг харах юм бол ингээд машинаасаа өөрөө бууж чадахгүй ингээ байгаа. Тэгээ хүнээр ингэж өргүүлж гарч ирсэн. Тэр чинь юу юм уу? Сая Барселона юм уу? Тэгээд би яг хараагүй. Тэгтээ хүмүүс тэгж яриад. Тэр бичлэг чинь юу нэг штэ өмнөх хуралдаан дээр ирсэн баха. Ингээ гарч ирчих ингээ толгоо нэргээд ингээд яаж чадахгүй ингээд цогсоод тэг хинч анзаарахгүй. Тэг өөр ингээ харсан яг хажууд нь түргэний машин байж тараад тэгээ очиж яасан чинь инженерүүд нэгээс гүйж ирээд туслаад. Тэгээд яг ингээд тэгээ бүр ингээд гар нь өвдсөн болохоор юугаа тайлж чадахгүй машинасаа бууж чадахгүй. Тэгээд хүний одоо нөгөө тусалцаатаар бууж ирээд тэгээд ингээд юм нь болохгүй ингээд уралдаж чадахгүй. Тэгээд Монреал одоо өөрийнх нь гэрийн гран придаж уралдаж чадахгүй магадгүй болчоор нь тэгж юм сүйдэлсэн гэж бас яриалаа юм бэл. Тэгтээ одоо мэдгүй. Манасада гаднаас нь лааж гэсэн. Аль нь ч яах юм бэ? Гадагшаа гаргасан мэдээллийг бид нар авч байгаа. Яарсан юм цогж нүдсэн л үнэ. Уурсан нь гэсэн мэдгүй. Уурсан нь. Уурсан нь баттай их сарлж байгаа. Ус нь одоо яг юунаас эхэлнэ мэдгүй гэж. Тийм бага. За ингээд Испани Гран При тусч 7 хоногийн амьсгаа авах.
Цаг гарч ирсэн дээ. Феррариг сая ял ярьж байна. Яг Феррарич юу ярих вэ? Яг нэг талаасаа гоё байна. Яг ингээд подиум авчлаа. Одоо юуны Leclerc ч 3 дахь подиум болчих тэ. Тэгээд нөгөө талаасаа тэгээд угаасаа л машин угаасаа явахгүй л байна. Тэгээд хин Хамилтон дээр гэхэд түрүүн гана ярьс тэ. Шалан ерөнхийдөө биш тулгаа ярьслаа. Ерөнхийдөө нэг шалан нэвтэрсэн байсан юм байна. Тэгээд яг уралдаан дуусны дараа ерөнхийдөө бичлэгүүд өсөлттэй ингээд Хамилтон өөлж муулаад ерөнхийдөө жоохон нэлээ сэтгэл унтсан тий. Бүр даун тий. Тэгээд басараас асуусан чинь яг хоо ерөнхийдөө нэг юм байгаа машинд юм болсон. Гэхдээ би та нарт хэлэхгүй гэдэг. Яг бид нар одоо яг юун дээр алдж байгаа мэдэж байна. Ягаад юм хойноогоо л энэ бол нэг жоохон жижиг юм байгаа. Тэрийгээ цэцэд асуудал үү. Нэг тийм баг бол яг болно л гэдэг тий. Тий, нэг сонирхол Хамилтон өөрөө болохоор юу ч болохгүй л гэдэг. Тэгээд тэр нөгөө сурвалжлагч ярилцлага авсан шүү дээ уралдааны дараа. Тэгээ одоо ингээд юу болохгүй байна. Яаж ийн одоо ингээд эргээгээд багч нь ингээд та нар ярилцаад ингээд үгүй баг яахгүй баа. Миний л буруу болж тарах гэж. Харин тэгсэн тий. Би бүр тэгвэл би одоо хармаар нэгцсэн мөлөө тий. Хамгийн одоо зүгээр хармаар гэртэй. Би бүр Тэгвэл лидстэй явна. Би одоо өөртөө 7 удаагийн аврагчтай гэдгийг заримдаа хэлэх шаардлагатай болсон гэдэг. Тэрийгээ сануулах шаардлагатай бас өөрөө өөртөө гэдэг гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө алдсан яваад байна. Тийч нэг өмөр. Феррариг Хамилтон нэг өөрчилж чадах уу эсвэл Феррари Хамилтоныг гэсэн чи яг нэгэд төлөв галчлаа тий. Эдгээр бас лидсийн араас яваад л тий. Алонсо ер нь яраас л. Гэтэ бас юу яагаад байгаа хэл та ингээд бас нэг хитрхийн нэг ингээд алган дээр бөмбөрж байгаад ирсэн болохоор бас тэр нь жоохоо яагаад байгаа шиг. Феррари бол яг тэхгүй л байгаа. Сматуу. Тэгтээ юм өмнө болохгүй тэгэл нэг юу яваад л шнэ. Житадаар гардаг. Shit, here we go again. Тэр манай нэг сүлт хэлсэн ярьслаг бол тэгтээ надад амар зөксөн бүр. Бүр ингэж хэлэх юм уу гэдэг. Би бүр амар гонхтой байна. Одоо надад switch яасуух тий. Надад юу хэлэх гээд байгаа вэ гэдэг. Чиний буруу биш л дээ гэлтэй сэтгэлжиг. Тэгтэл надад хэлэх юм алга. Ай. Тэр одоо амар муу уралдлаа юу ч болохгүй байна л гэж унж байгаа юм. Би одоо тэгж амар гонхтой байна гэж бодоогүй шүү дээ. Үгүй хаа миний бодлоор тэгэл юм шиг аа. Ингээд ингээл машинаа ингээл янз бүрээр оролдоод харган барагдаад. Тийм ингээл одоо ингээд үнэхээр өөрчилж болох юм бүр байхгүй ингээл тэгээд ах чинь л ингээл P78 байгаад тал амар л ойлог байв гэж тий. Өөрөө бодвол одоо тэгэл 26 оны бодож ирсэн байлгүй. Тэгээ дээрээс нь ингээд хажуутлын хүнд чи подиум аваад ингээд бас тэгэхээр чийсэн машин л байгаа л гэдэг. Радио мессеж орж ирээд Leclerc гаргах гэдэг. Байраас гэдэг. Тэр тэгтээ аргагүй зүгээр нүдээр чийсэн угаасаа хурдан байх чинь харин ч Ferrari-гийн шийдвэр уудцсан. Хоёр тойрог удаад дайраж өгж орсон. Зүгээр гэс гаргачихгүй. Чи тэрийг хараад юу гэж утсан? Уурсан. Би уурстэй. Гараа хараад гаргаач юу хэлгээд байгаа юм бэ гэл. Тэгээ нэг тойргийн дараа swap position чил гээ. Бид болоод зүгээр чил гээ. Гэ чил гээ тэгсэн байх тийм. Нөө мэрч юм уу яа. Хэллээ шүү. Mercedes бол гоё аргалцдаг байсан шүү дээ. Нөгөө хин Джеймс одоо нөгөө Williams-ийн багийн босс орж ирэл хэлцдэг байсан юм шүү дээ. Баалсан. Тэ? Walter it's James гэх. Зайлгүй. Холдоод үг гэж хэлцдэг байсан шүү дээ. Чин Ferrari бол нэг Адамын гараал усаад байгаа шүү дээ. Тэрнтэйгээ бас тэгээд савс очроо олохгүй юм шүү тий. Яг сайн очроо олж өгөхгүй. Тэгэхдээ сонин шүү дээ. Тэгэл Адамын бол тэгэл сайенстай болол гэсэн шүү дээ. Тэгээ сайенс бүр Williams руу авч явахыг оролцсон гэдэг шүү дээ. Нөө тий. Vettel-ийн бас инженер байсан. Тэгээд Vettel рүү Hamilton залгаад улирал эхлэхэд асуусан. Тэгсэн наа чинь асуудалгүй сайн хүн гээд тэг хамтарч ажиллахаар болсон гэсэн шүү дээ. Энд дэр би нэг юм уншсан чинь юу гэж хэлсэн. Hamilton жоохон нэг тийм юу бүх одоо стратеги талын юмаа ингээд pit wall-д даатгаад
Тэгээд яг ингээд өгсөн мессежийг яг нүг дуугу биелүүлэх хандлагатай одоо тиймж болооч юм уу. Жохон тийм итэх жохон тэр тал дээр жохон сул. Удирдлага гартаа сайн зол өнгөрсөн жил одоо инженерт хэрэлдэг байсан шүү дээ. Одоо үгүй тийм байхгүй наа чин буруу үгүй би ингэж бодож байна. Одоо наа чин удлаа штэ гэдэг. Хамилтон бол одоо нөгөө инженер нь яг тэртлийн одоо бүх колыг хийгээд өөрөө яг зам дээрх бүх юм одоо яадаг тиймэрхүү жоохон динамиктэй байсан. Тэгээд Витэл бас ер нь тиймэрхүү динамиктэй байж байгаад нөгөө карьерийнхаа төгсгөл рүү өөрөө хэрүүлж эхэлсэн. Тэгээд яг тэр процессор дахиад Хамилтон жоохон бас сайжрах хэрэгтэй байна. Одоо гаргаж байгаа шийдвэрт нь жоохон давт игээд яг юм уу мэдж байгаа мó гэж жоохон нэг тийм хандлага байна. Яг уу гэдэг. Одоо хэний чинь хэлээд байгаа сте. Сайенс чинь ингээд амар стратеги хүн энэ бараг жолооч шиг бараг юун дээр суувал амар амжилт гаргана гээд. Тий. Одоо юун дээр Williams дээр ирээд бас амар олон юм өөрчилсөн гэж яриад байгаа. Арталт нөө. Ганц машин дээр биш. Тэр стратеги уралдааныг яаж унших уу гэл тийм дээр айгу нэмэр болсон гэдэг. Тэр нөгөө Австрал дээр өөрөө гарчаад мэ альбом тусалсан гэж тоноо авах. Ингэж байгаа. За одоо дугаас олсол одоо болцсон гэд. Энэ сайенс амар стратеги гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр айку толгой сайн байна те. Тийм юу байгаа хэл та туршлага. Юм ингээл томоор харж ин те уралдааныг за одоо энэ юм байгаа тэр тийм дэрж байгаа юм байна гэл. Зүгээр энэ тойрог ингээд муу гэж болно. Тэгтээ дараа нь гэл. Зя ингээд Испани Гран Пригийн талаар ярилцах илүү дуслаа. Манай үзэгчд бид гуравтай санал нийлж байгаа юм байна уу? Эсвэл нийлэхгүй байгаа юм байна уу? Эсвэл яриаг өнгөрөөсөн зүйл байна уу те? Тэр болгоныг комментоор харамгүй үлдээгээрэй. Тэгээ лайк, share, subscribe. Дараагийн сэдв маа нөгөө Төвшинбаатар коммент үлдээсэн. Яа фантази ярихгүй. Халаад ах чи таарууд арай штэ. Тэр тэгтээ бишчээж магадгүй. Тэгтээ нэр нь таарад байгаа те. Коммент эцсийн үний нэр нь Төвшинбаатар, фантази багийн нэр нь Төвшинбаатар, Trust and Piastri. За тэгээд Piastri-ш нэг тийм чинь манай өөрөө ч нэг тийм явж байгаа те. Тасархаа явж байгаа л да ялтчихгүй. Тасраалаагаа. Би хараалаагаа гэж. Өмнөх дугаарууд маань яалч нэг ярих цаг гараагүй тий. Тэн дугаар дээр яалтчгүй хэрэг болгоод угаасаа ойрд ирсэнгөө фантазига нэг гаргаж ирэй гэж бодсон. За Micta Friends League өссөн фантазигийн зарим чип нь алга болчих юм. Тийм үү? Тий. Тийм минийх дээр гараа хэтэрхт юу байхгүй шүү дээ. Нөгөө нэг минус байхгүй гэдэг байхгүй заяа. Тийм үү? Тэнгүүтээ нөгөөт нь юу лээ? 2 болтож тийм. Тэгэхээр л 4 чип л байгаа. Оо хөө. 2 цай хоосон байгаад байгаа. Тэгэхээр би дутуу байгаа ч бас шалтгаантай шүү. Наас нэг юу юм шүү дээ. Компьютероор орсон ч гэсэн харагдахгүй нь. Компьютер орж ирсэн. Магадгүй нөгөө Apple application. Гүү тэгсэн чинь одны дотор гарч ирлээ. Бүгд гарч ирлээ. Тийм. За. Эсвэл нөө нэг утасныхаа ялгаанууд нь 12 юм. Шинэ утас авах цаг болсон байх нэг. Одоо шинэ утас авах гэж. Фантазитай ялгдаг. Энийг сонсч ивэл сонсож явах та. Тэр нэг хүн одоо цаг хугацаа тэгж. За фантазигийн үр дүн эхний 9 тойргийн байдлаар 9 уралдааны дараа 1-р байранд Trust and Piastri тасархай 2122 оноотой тэргүүлж явна. Төвшинбаатар баян шууд хэлээлээ явчих юм уу? За тэгээ. Багт нь болохоор Piastri, Fernando Alonso, Colapinto, Hajar, Bortoleto, McLaren, Ferrari гэдэг баг байна. Тэгээд цаана өшөө бас 2.6 миллион. За бас та. За 2 дугаар байранд манай баг явж байгаа. За би саяны тойрогт Piastri, Leclerc, Lawson, Colapinto, Hajar, McLaren, Sauber сонгосон. Яаж Sauber сонгох шийдэв? Тий, тэр болохоор нөгөө юу яасан байхгүй нөгөө нэг дараагийн уралдаан дээр үнэн нэмэх одоо нөгөө магадлал өндөр гэдэг багууд харж агаад одоо нэг тийм хүснэгт гаргачаад байгаа. Тэрийг бас одоо юун дээр хэлгсэн дээр гаргачихсан. Ирэх уралдааны. Тэнгууд энэ хүн тэдээс их оноо авал үнэн тэдээр нэмэгдэнэ гэдэг бас гараад ирсэн байна. Одоо энэ байгаа мó. Тий, энэ яа тэр чинь гэхдээ баталгаатай биш дээ. Үгүй яг зүгээр хэдэн оноо авах нь мэдхгүй. Гэхдээ нөгөө нэг тиймэрхүү болвол тэдээр нэмэгдэнэ гэсэн нэг тийм хүснэгт зүгээр сонирхдаг гараад юу яцгаа реверс инженер хийгээд нөгөө датабейсийг ухаж жагаад нэг тийм алгоритм шиг болоод
Тэгээд тийм гаргацсан. Тэгээд тэрэн дээр юу харагдах вэ гэхээр жолоочийн нэр. Тэгээд энэ жолооч одоо тэдэн онооноос багыг авах юм бол одоо үнэн ингэж тэдээр хасагдана. Тэдний хооронд авах юм бол 0.3 миллионоор хасагдана. Тэгээд нөгөө сүүлийн 3 уралдааны бас ингэж юу байгаа шүү дээ. Тэгээд тэр нь болохоор ингэж байгаа юм бол сүүлийн 3 уралдаан дээр авсан оноог нь нэмээд тэгээд өөрийнх нь үнийг 3-аар үржүүлээд хооронд нь хуваагаад тэнгуут 0.1 одоо тэд дотор байна уугүй юу гэдэг нэг тийм юм харьцуулаад байгаа юм байна. Тэгээд эндээсээ тэгээд одоо жишээ нь энэ уралдаан дээр Саубер 6-аас илүү оноо авал үнэн нь 0.6 миллионоор нэмэгдэн ч илүү нэг тийм байсан байхгүй. Гэтэ нэг удаад нэмэгдэж чинь хамгийн их 0.6 л байгаа шүү дээ. Хамгийн тэнгуутаа багуудыг бас ингээд A tier, B tier гэ хуваацсан 19 саяас их үнэтэй жолооч баг. Хичнээн их оноо авсан ч гэсэн үнэн нь максимумда 0.3-аар л нэмэгдэнэ. 19 саяас баг үнэтэй жолооч амар сайн хийх юм бол 0.6-аар максимумда нэмэгдэх боломжтой гэдэг. Тийм байгаа мөлий. Тэгээ тэрийг би харж агаад за Колопинто угаасаа хамгийн баг үнэтэй, Лос угаасаа хамгийн баг үнэтэй 4.5 билүү те. Сая дээр гаццсан. Тэгээ угаас доош явах боломжгүй болчихсон. Энэ хоёрыг авцсан. Тэгээ Сабр 14 ононоос ч илүү оноо авуулж илүү 0.6-аар нэмэгдэнэ гэсэн. Сая 52 авчихлаа шүү дээ. Тэгэл окей давай. Тэгээ одоо Сабр сая 52-ыг авсан болохоор нөгөө сүүлийн 3 уралдаан гэдгээр ирэх уралдаан дээр ч гэсэн дахиад үнэ 0.6-аар нэмэгдэнэ. Тэгээ ингээд нэмэгдэхийг ингэж авч явж байгаа л яг нэмэгдэхээргүй болоод ирэхтэн дараагийн нэмэгдэх юмар солилъя гэдэг тактиктэй байл тоолж байгаа. Гэхдээ эн чинь нөгөө муу тал нь болохоор дандаа л үн хараад ах юм бол оноогоороо хоошлоод шүү дээ бас. Дандаа Сабр авч ялах шүү дээ. Тийм байгаа мөлий. За би тэгээд нөгөө багийнхаа үнийг нэмж үтсэн чинь 106.1 хэд мэд болчихлоо. 6 сая болчихлоо юм байлээ. Тэг хүмүүс тэрийг гэхдээ бүр жуул байна гэдлээ. Оо 6 сая ч орлого шүү дээ. Угаасаа баг зүгээр орхиход л болно шүү дээ. За 10 хэд болгоцсон байгаа шүү дээ. 16-д л болгоцсон. Оо. Амбалаа шүү. Би нэр ажлынхаа энэ юунд орсон шүү дээ. Фантази гэм лээ. Ажиллах нь шууд 3 нэгсэн шүү дээ. Хэдэн 3 боо. Тэ манайхыг гүйцэхгүй юм л шүү дээ. Тэ чинь 30 хэдэн биш мэдэх л. Оо манай подкастаас зөөхөөдтэй биш та. 7000 ажиллаж байгаа. Тэгж ятсан. 3 дугаар байранд Pre-Rook Motorsport мөн Наками. Оскар Пиастригаар толгойлуулсан байгаа нэ. Александр Албон, Хажар Бортолетто, Бермен, Вильямс, Макларен. Ерөнхийдөө ингээ анзаараад хахад ер нь Пиастри болчихжээ те хүмүүсийн сонголтууд нь. Эхлэхэд чинь өдөрл эхлэгч ер нь Ландо байсан шүү дээ. Би үрт Ландотой гэсэн одоо ингээ Пиастри болсон. Би л юу Пиастри авсан. Яг л Пиастри амтхан байсан бол. Харин тийм Пиастри. Бараа ялгаа авах гэдэг. Тэгэхээр амтхан авчиг л Пиастри авсан. Харин түрүү нөгөө Закелэц ч тийм нөгөө нэг энэ Б тавьдаг хүмүүс одоо Пиастрид болцсон байлээ гэсэн чинь манай фантази одоо нойрс үнтэй хിവэрэл байгаа шүү дээ. Тэгээс муу алгоритм байна те. Юм яаж өөрчлөлт арьсан мэдэхгүй байна. За 4-р байранд Кас team эндээс харин Ландо Норрис 2x-тэй орж ирж шүү. Бермен, Колопинто, Албон, Хажар, Макларен, Racing Bulls. Бас ингээд Макларен ерөнхийдөө байгаад байгаа. Тэгээ Макларен 2-1 байна. Тэнгүү заавал Хажар байгаад байгаа. Тэ. Хажар бол бас сайн оноо төгж байгаа хүмүүс юу. Хажар сайн оноо төгж байгаа. Оноо авчирдаг хүн хямдхан. Тийм тэрэн дээр бас нөгөө зурган дээр юу байсан нөгөө points per million гэдэг үнэтэйгээ харьцуулахад авсан оноог нь харьцуулахаар хамгийн ногоон одоо мундаг байгаа юм Piastri, Хажар бүтэн улирлаар нь авчицвэл. Тийм хитэн өсгч байгаа юм лээ. Хүлкенберг нэрээ дэш ороод. Fuck. Одоо тэгж байгаа. Саяны уралдааны дараа 4.5 дээр. Угаасаа минимум дээр ирсэн байсан мэт. Тийм. Аггүй л 5.1 хэд. 6 байжгаад тийм байна. Би чинь 6 байхад зарлуу та. Одоо хэд болцсон лээ. Одоо өсч 6.4 болцсон. Би чинь л тус аваа авсан юм шүү дээ. Сэгчээрээ. Надад одоо Piastri, Hülkenberg Хажаар гургуулаа байхгүй. Оо nice. Тэр дээр нэмээ Sainz Ocon 2 байгаа. Тэгээ McLaren хаастай. Хаас нэгсэн оноо. Харин тийм. 6.6 болчих.
Би чинь 6 ахт сая юу яагаад нэмэгдчихлээ л дээ ялтчихгүй. Тэглээ. Одоо миний ашиг болчихлоо шүү дээ. За тэгээд 5 дугаар байранд Skybox F1 team 1800 онотойгоор явж байна. Багт нь бол нөгөө л нэг этгээдүүд байна дөө. Piastri, Albon, Sainz, Hadjar, Alonso, Williams, McLaren. Байна. Энд ч одоо ер нь Max ер нь харагдахгүй байна те. Red Bull баг бол харагдахгүй байна. Mercedes-үүд алга болчих ихний 5-ыг л харагдав. Тиймэрхүү л өнгө зураг. Russell-ыг бас тоохгүй байна те хүмүүс. Угаасаа нэг харагдах. Тийм үнэтэй яг одоо үнэтэй хэрнээ бас яг одоо сүртэй оноо амар оноо авчирахгүй үнэндээ таарсан оноо авчирахгүй болохоор хүмүүс одоо хямдхан хэрнээ оноос авчирдаг хажаар тэмүүтэл яг үнэтэй ч гэсэн сайн оноо авчирч байгаа бол Lando Piastri дэрийг л хүмүүс аваад байгаа. Закагийн баг ямар байна? Миний чинь Piastri байгаа, хажаар байгаа. Тэгээ Albon-ыг авсан юм Williams-тэй. Тэгсэн чинь гутраад. Гэтэ яг Alonso-г авсан юм аа. Hülkenberg-ийг бас зараад бас доогоор байгаа хоёрын Calapinta Alonso-ыг авсан баггүй. Тэгээ McLaren байгаа. Цаанаас 4 саятай. Тэгэхээр бас өөрчлөхөд бас жоохон запас байна. За одоо ингэж амарчаад Монреал. Канад руу явцгаан дайдэлээ. Шулуун ихтэй, удаан тойрогтой. Тэгээд бороо орох аюултай. Нэрнэ тийм. Өрмөц. Ер нь бол зам нь бас л McLaren л таатай зам. Гэсэн үг шүү дээ. Тий. Удаан эргэлтэй шулуун ихтэй эхлэж байна хэл. За өнгөрсөн уралдааныг иргэд харъя да. Юу болсон бэ? Канад гэхэр л бороо л гэж утгаж байна. За ихээгийн нэг яриадсан 11 оны Канада гэдэг шиг тийм дэмэл юм бод орч ирсэн. Хүмүүс даарцсан бүр ингэ. За Verstappen, Norris, Russell гэсэн юм байна. Тэгээ Hamilton, Piastri, Alonso нэр манай хоёр чинь бүр гудраад DNF пост тий. Тэг өмнөх уралдаан дээр саврал чад тэгс. Тэгээд өө заалах юм гэсэн. Нэр шүү дээ. Тэгэхээр манайхаас яах нь мэддэхгүй л юм байна. Зөв уралдааг болох хэвчээ. Зиангет болох уу? За. Russell чинь qualis бишээ пол авсан юм биш туулна. Нөгөө хүүтэн болохоор Mercedes гэдэг нөх тий. Ерхэд энэ нэг юу тренд нь одоолж байгаа юм шүү те. Жогоо халуун болцчихлаа. Мотор нь халаад. Өдөрж өдрөө. Тэгтээ машин нэг тэг бас түрүүлж хүүтэндээ сайн явдаг юм шүү. Сайн явахгүй юм шүү лээс. Нүдхөр уугалсан гэж. За. За ингээд орхидуулсан байвал бас манайхан комент хийрээ те. Орхидуулсан байгаалах бодлоо. Анзаараагүй одоо мартсан ч юм уу. Тий. Тэгээ дараагийн дугаарын өмнө нөгөө нэг та бүхний комментиг бүгдийг багцлаа те. Харж агаад төв чи эсвэл мэддэг юм а төвгээд бас дугаар бэлтгэн. Танин байхгүй дугаар гэсэн. Уралдаан байхгүй тий. Тэгээ та бүхэн бас тэрэнд амжиж оруулмаар санаагаа оруулаа тий. Юу биднэр байна тий. Тэрийг бас ярьж өгөх боломжтой шүү. За ингээд энэ хүртэл үдсэн, энэ хүртэл хамт байсан үзэгчдээ бүгдэнд баярлалаа. Саала subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай, лайк дараарай. Тэгээ удахгүй 600 болоход дунгаарцсан байна. Бараг энэ дугаарын дараа 600 болчих واخ та. Төвшөө олоолаа болохын төлөө хэдүүлээ. Хамтрацгаая. За дараагийн дугаар хүртэл. Баярлалаа. Баярлалаа.